За завсарлагын цаг дууссан. За хэлцэж байгаа асуудалд орё. За дараагийн асуудал Хэрлэн сумын Стуур баг найрамдал аг 2 210 тот одоогийн хаяг нэршилтээр иргэн Болоорбаатартай холбоотой эзэмшигчийн газрын асуудал. За иргэн өргөл гарагчтайш холбогдох өргөдөлтэй холбоотой агуулга мэдээллийг танилцуулъя. За нэгж талбартай холбоотой мэдээллийг ажлын хэсэг дэлгэрэнгүй танилцуулах бах гэж бодож байна. За миний хувьд түрүүнд газрын албаны дарга Гүвэнбатаас асуусан тэр асуултынхаа хариултыг авъя. Өөрөлдвөл иргэн аж ахуйн нэгж байгууллага нэгж талбар бүхий газрыг эзэмшихтэй гэрээнд заагдсан үүрэг гэж хүлээсэн байдаг. Гэрээнд заагдсан нэгж талбайгаас илүү талбай хашиж ашигласан явдал нь гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үү үзэхгүй юу гэдгийг асууя гэж. За иргэний гаргасан өргөдөл өсөлттэй холбоотойгоор ажлын хэсэг мөн одоо нотлох хөрөмтэй хүрээнд шинжилэн судалсан мэдээлэл танилцуулъя. За Хэрлэн сумын засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 24-ний дугаар захирамжаар Цаа улсын хотын нутаг дэвсгэр дээр газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2001 оны 16 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу иргэн аж ахуйн нэгжид газар эзэмших, ашиглуулахыг тухай хавсалтаар баталсан. За тухайн одоо хавсалтын 1-р хавсалтын 3-р хүснэгтэд дурдсан Шин сэтгэгч гэдэг компанид 15 машиныг гараж зориултаар 300 м квадрат газрыг 15 жилийн хугацаатай анх олгосон ийм захиргааны акт гарсан байдаг юм байна. За үүний дараагаар Хэрлэн сумын засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн мөн дугаар өгөхий захирамж. За энэ анх олгосон шин сэтгэгч компани эзэмшилт авсан 1300 м квадрат газрыг иргэн Болоорбаатарт гаражийн зориултаар өөрсдийн хүсэлтийн дагуу эзэмших хэрэг шилжүүлсэн. За ийм процесс явагдсан байна. За үүний дараагаар аймгийн засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн мөн дугаар захирамж өгье. Аймгийн төвийн 1-р бүс инженерийн шугам сүлжээ бүхий газарт эзэмшиж байгаа хавсралтад дурдсан 5 аж ахуйн нэгж байгууллага иргэний эзэмших эрхийн гэрчлэгийг шинжилэн олгосон ийм захиргааны акт гарсан. За захирамжийн хавсралтын 3 дугаар хүснэгтэд Болоорбаатарт гараж үйлчлэгээ зориултаар 1300 м квадрат газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх буюу энэ эрхийн гэрчлэгийг шинжилж олгосон. За хамгийн сүүлд аймгийн засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А4 613 дугаар захирамж Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн тухайн дугаар өгөхий тогтоолыг үндэслэн Хэрлэн сумын Стуур баг аг 2 гудамжны 210 тот хаягт 1300 м квадрат газрыг авто гаражийн зориултаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн захиргааны акт хамгийн сүүлд ингэж гарсан байна. За энэ асуудал дээр тухайн өргөдөл гаргагчийн өргөдөл дурдсан агуулгатай холбоотой асуудал дээр
хариулт тайлбар мэдээллүүдийг авъя. За ерөнхий зарагчийн зүгээс бол тухайн одоо иргэн хуулийн этгээдэд олгосон эзэмших эрхийн газраас хэмжээ нэмэгдүүлж тухайн газрыг одоо олон жилийн хугацаанд ямар нэгэн одоо хэцүү агч шийдвэргүйгээр илүү эзэмших хашаалж одоо эзэмшсэн энэ асуудал байна. Энэ дээр тодорхой одоо төрийн байгууллагуудын зүгээс холбогдох тайлбар мэдээлэл процесстэй холбоотой энэ асуудлуудыг нийтэд мэдээлээч гэсэн ийм өргөдөл явуулга байгаа. За энэтэй холбоотой асуудлаар газрын харилцаа барилга хот байгуулалтаас тодорхой мэдээлэл өгье. Мөн төрийн захиргааны байгууллагаас холбогдох энэ одоо үйл явц процесстэй холбоотой мөн тайлбар мэдээлэл өгье. За тус нэгж талбарын талаар бас манай Чавс хотын иргэд Эрдэнэ сумын иргэд бас нэлээдгүй мэдээлэлтэй байгаа хаа. Энэ талаар бас нэмж мэдээлэл өгье. За иргэн Болорбаатарын эзэмшиж байгаа 1300 м2 газар, за газар дээр 1700 байсныг одоо 2023 онд за газрын гэрчлэгээний хугацаа дуусангууд за энийг 1300 болгоод газрыг чөлөөлөө төсний дараа гэрчлэгээ сунгана гэсэн байдлаар бол гэрчлэгээ сунгах хүсэлт эрүүлэгт нь хариу тайлбар өгсөн байдаг юм аа. За үүнтэй холбоотой засаг даргыг эсвэлтгөө үйлдэж байна гэж иргэн бол шүүхт хүсэлт гаргасан. За ингээд 3 шатны шүүхээр яваад шүүхийн шийдвэр гарсан байдаг. За дээд шүүхийн шийдвэр 2025 оны 6 сард гараад за 1300 м2 газрыг бол иргэн Болорбаатар хууль ёсны дагуу эзэмшиж байна. Тэгэхээр энэ 1300 м2 газрын эрхийг бол засаг дарга сунгах ёстой. За харин илүү эзэмшиж байгаа 404 м2 газрыг за одоо энэ чөлөөлөх хэсэг асуудал нь засаг даргын бүрийн эрхийн асуудлаа гэж шүүхийн шийдвэрт дээд шүүхийн шийдвэр туссан байдаг. За үүний дагуу аймгийн засаг дарга за тус газрыг чөлөөлөх мэдээллийг иргэнд өгч за мөн газрын улсын ахлах байцаагчаас бас албан шаардлагыг өгсөний үндсэн дээр за 9-р сард илүү газрыг чөлөөлөх ажлыг бол аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажил хэсэг одоо энэ газрыг бол чөлөөж ажилласан. Тэгээд шүүхийн шийдвэрийн дагуу 2025 оны 12-р сард иргэний эзэмшил газрын гэрчлэгийг сунгасан байгаа. За төрийн захиргаа талаас тухайн өдөр илүү эзэмшижсэн гэх газартай холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тухайн процесс ер нь хизээ анх энэ асуудал маань үүсч бий болоод тэгээ өнөөдрийг хүртэл одоо шүүхийн хэлтийн байгууллагаар маргаантай асуудлууд ингэж явж өрнөсөн юм бэ. Энэ талаарх мөн тодорхой мэдээлэл тайлбар өгье. Шүүхийн юуг нь тагч тодруулах юм уу? Засаг зохион байгуулалтын албанаас ойлгосон. Төрийн захиргаа талаас энэ дээр бас тодорхой мэдээлэл тайлбар өгөх нь чинь хоорондоо хоёр одоо юу гэдэг нь харьцуулсан гэдэг юм ойлголт мэдээлэл иргэдэд өгөх гэдэг нь шүү дээ. За захиргааны байгууллагын зүгээс Гүнбат даргын хэлсэн тайлбартай ер нь процессын үед адилхан байгаа. За тэгээд нэмэлт яг хизээнээс эхлээд ямар процессыг хийгдсэн. За манай ерөнхий архитектор, аймгийн ерөнхий архитектор уран сүх нэмэлт тодруулах хий. Ер нь бол тухайн маргаантай холбоотойгоор аймгийн засаг даргыг төлөөлж хуулийн хэлтс ерөнхий архитектор газрын харилцаа гурав ажилласан байгаа. Тэгэхээр дэлгэрэнгүй тайлбарыг өгье. Уран сүх. За бүгдэнд өнөөдрийн төргий. За
Иргэн Болорбаатарын 1300 м2 газартай холбоотой болсон процесс бол 2023 онд авц замын бүтэн байгуулалтын ажил төлөвлөгдсөн. Тус газартай холбоотой сүлд болсон. За тэгээд шүүхт Иргэн Болорбаатартай холбоотой асуудлаар бол тухайн газарт илүү 404 м2 эзэмшиж байгаа талбайг чөлөөлөх мэдээллийг 25 онд иргэнд мэдээлэл хүргүүлсэн. 25 онд газар чөлөөлөх процесс явагдаж газрыг чөлөөлөн авц замын бүтээн байгуулалтын ажлыг бол хэрэгжүүлсэн. За үүнтэй холбоотойгоор шүүхтэр бол газар албатан чөлөөлсөнтэй холбоотойгоор бол иргэнд мэдгдсэн болон мэдгдсэн дээр иргэний талаас нэхэмжлэг үүсгэн шүүх хурлын процесс анхан шатны шүүх хурал нээлттэй шүүх хурал явагдсан. За тэгээд захиргааны иргэн анхан шатны шүүх хурлаар 3 сарын 13-ны өдөр иргэний гаргасан нэхэмжлэг нь Тэгээ энэ дараагийн асуудал. Одоо тэр илүү хашаалж исэн гэх газрыг төрийн байгууллага яагаад ийм олон жил мэдээгүй юм бэ? Мэдчихсэн юм уу? Энэ процесс ер нь төрийн байгууллагын зүгээс хийж хэрэгжүүлэх энэ хүрээнд одоо өргөн хүрээнд яагаад ажил зохион байгуулагдаагүй ийм олон жил болсон бэ гэдгийг яриад байгаа. Энэ дээр тодорхой одоо яг өөрсдийнхөө талаас байр суурь илэрхийлжүүл илүү одоо ойлгомжтой болох гэдэг. Тэр шүүхийн маргаанд сүүлд үүссэн асуудал бол дараагийн асуудал. За энэ Иргэн Болорбаатарын одоо газрыг илүү байгааг бол манай газар бол мэдээгүй. Яагаад мэдээгүй талаар би бас судалж үзсэн. Тэгээд энэ юу гэдэг Иргэн бол яг өөрөө энэ газар дээрээ одоо юу гэдэг илүү ингэж гашаалсан болонгууд бас санаатай биш. Тэ? Өөрөө одоо ингээд шүүхийн маргааны үеч гэсэн хэлж байгаа. Өөрөө гаражтай 300 м2 эзэмшдэг байсан. Дараа нь одоо хотын дарга насан дэлгэр дараагийн хотын дарга байхад нь за нэмэлтээр одоо гаражийнхаа гадна талд газар хүссэн. За энэнийхэн дагуу шин сэтгэгч гэдэг компаниас за өөрийнх нь нэр дээр шилжүүлэхдээ энийг газрыг нь олонгууд 1300 болгож нэмэгдүүлж ингэж шийдвэрлсэн байгаа. Нэгдүгürt тэгэнгүүт иргэн болонгууд энийг өмнөх газраасаа дахиж даруй 1300 нэмж олгож ийн гэж бодоод тэгээд тухайн үеийнхээ хэмжэлтээр өөрөө хэмжээд ингээ гашаалцсан. Тэгэд тухайн газар дээр өөрөө зориултынхаа дагуу үйл ажиллагаа явуулдаг. Ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй, өөр эзэмшигч рүү шилжүүлээгүй иймэрхүү байдлаар явж исэн болохоор манай байгууллага энэ дээр л ямар нэгэн байдлаар илүү байгаагүйг нь бол мэдээгүй тухайн үедээ бол. Тэгэд энэ асуудал яг энэ одоо зам барих асуудалтай холбоотой амжилттай ажлууд хийгдэх үед бол тогтоогдсон. Энэ үед иргэний эзэмших эрх бол дуусж ирсэн. Тэгээд одоо аймгийн засаг даргад одоо сонгох хүсэлтэд өгөхт нь одоо манайх газраа чөлөөлөө зам тавих чинь гэдэг байдлаар хандаа тэгээд шүүхийн асуудал ихсэн ийм л асуудал байна. За ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс тухайн хэлцэж байгаа асуудалтай холбоотой нэмж асуулт асуух, тайлбар мэдээлэл авах төлөвлөж байна. За баггүй байна. За бүрэл гаргаж байна. За тухайн оролцогч Иргэн Болорбаатар тухайн асуудалтай холбоотой мэдээлэл тайлбар өгье. Байна. За 6 дуурайгийн Иргэн Болорбаатар байна. За би Болорбаатар нь бол гагцхүү хүнийг би өөрөө л хэлээ шүү дээ. Энэ 2002 онд зориултын дагуу одоо хүсэлтээ өгөөд авсан газар байдаг юм аа. Тэгээд энэ бол 2002 онд захирамжинд байгаа насанд дэлгэр дарга юм. Тэгээд тухайн үед 300 м квадратын гаражийн зориултын газар аваад
гарааша бариад тэгээд 2003 онд би бас хүсэлт өгсөн шаардлагатай. Тэгээд Иргэн Болорбаатар миний би 10 дугаар цэцэрлэгийн зүүн талд 20 машины гараж барьсан. 2003 онд өгч байгаа. Тэгээ гараж нь одоо хүүхдүүдийн одоо аюулгүй орчин, амь насанд аюултай байж болзошгүй үүнээс хамгаалахын тулд одоо хашаа хайс хийх шаардлагатай гэсэн үзэл дээрээс би одоо 60 метрийн урттай 22 метрийн өргөнтэй газрыг олгоно уу гэсэн хүсэл тавьсны үндсэн дээрээс одоо энийг шийдвэрлэж өгнө гэхэд 2003 онд энэ хүсэлт байдгийг. Тэгээд энийг шийдвэрлэх энэ хүслийг нь үндэслээд 2004 онд миний энэ хүслийг шийдвэрлэхдээ энэ одоо энийг шийдвэрлэж өгнө гэхэд насны дэлгэр дарга болормоо газрын албаны дарга болормоод үүрэг даалгавар болгоод газрын даамал болормоо битэр ирээд газар дээр нь гарааша барьчаад за энэ өнцгөөс 22 м шүү. Ийш уртаашаа 60 м шүү гэд надад тайлбар хэлээд тухайн үед бид протокол хөтлөөд тэгээд авсан гараашаас гадна тэгээд тэр нь 1300 м квадрат байхгүй юу? Тэгэхэд намайг үл хөдлөхөөс гадна 1300 м гад. Би тэг 3 шатны шүүхээр яваад дээд шатны шүүхээр би ялсан 1300 м квадратын сунгаа гэд. Дээд шатны шүүхт бас Батэрдний асуултыг асуусан надаас. Яагаад энэ 20 жил энэ хүн үйл ажиллагаа явуулж байгаа танах газрын албанаас засгийн тамгын газраас одоо тайлбар ч юм уу мэдээлэл өгөөгүй юм бэ? Тийм байх. Би хууль ёсных эзэмшээд явж ирсэн л гэсэн утгаар эзэмшижсэн өдөө хүртэл. Тэгээ маргаан болоод дээш хүүхдэр би ингээ ялсан байд юм аа. Тэгээ би 400 м квадратыг бол огт эзэмшээгүй. Би энэ нутаг оронд амьдардаг хүн илүү надар тухайн үед газар эзэмших шаардлагач байхгүй байсан. Тэгээд энийг сэвэд энэ даш сэвэд шүүглүүлээгээд нутаг оронд одоо хууль бусаар эзэмшсэн, хууль бусаар яасан гэсэн утгаар ярьсан. Тухайн үед энэ төр захиргааны буруутай үйл ажиллагаанаас болоод гэрчлэгийг гаргахтаа 1300-аар гаргасан болормоо тэр үедээ бас надад хэлжсэн. Өөрчлөлөөрэй. Болорбаатар чиний чинь гэрчлэгийг 1300-аар гаргачих. Гэхдээ чамтай марах хүн байхгүй шүү дээ гэсэн утгаар ярьсан. Байдаг. Надад хэлдэг. Тэгэхээр заа гэд биш тэр бас залуу байсан тэр үед тоогоочгүй явсан. Тэгээд сүүлд энэ Бадан сүрэн засаг дарга болохдоо энийг чинь одоо ийм утгаар яриад одоо энэ илүү гэсэн утгаар яриад сэвэрсэн байхгүй. Ер нь бол энэ газар бол анханасаа энэ бол тэгэхээр намайг хууль бусаар авсан утгаар даш шүүглүүлээсэй л дээ. Тийм асуудал бол октоосоо байхгүй л гэж хэлмээр юм. Одоо энэ захирамжийн би насан дэлгэр дарга үзүүл энэ одоо таних мөн үү? За энийг тухайн та яг өөрийнхөө байр суурьнаас асуудал илэрхийлчих. Дараа нь бид нар асуулт тайлбар мэдээллүүдэд холбогдох хүснэ. Тийм ээ тийм аа. Тэгээд би бол энэ нутаг орны хүн, нутаг орондоо хайртай. Тэгээд би илүү газар эзэмшээд явах юу байхгүй. Би тэгтээ зам тавихт нь анханасаа би бас хэлжсэн зогсоод асуудыг шийдэх гарц гаргалаа бол байгаа. Тэгэхэд надад сонсох ажиллагаа явуулаагүй. Тэгэл шууд юураасаа тэгнэ ингэнэ гэж ингэсэн. Ер нь энэ бол энд байгаа хүмүүс асуудал биш. Энэ засаг дарга Бадан сүрэн гээл асуудал. Одоо оюун хайрцаа байт юм, улс төрийн хайрцаа байт юм уу? Ер нь тэр үед чи одоо 17-8 жилийн өмнө бол Бадан сүрэн бас тухайн үед одоо дулаан гараж байхгүй. Миний дулаан гараж асуугаад явж байхдаа хүртэл тэр манай жижигт манаач ярьжсэн гэсэн. Би нэг л өдөр засаг дарга юм уу нэг болохдоо би энэ газрын асуудлыг бас оролдондоо гэж ярьжсэн гэж байгаа байхгүй. Тийм хувийн өс онзон маягаар ийм асуудлыг яриад энэ Бадан сүрэнгийн хийж байгаа ажил гэж болж байна. Их одоо их хурлын гишүүн болсон. Миний хувьд бол одоо ч гэсэн говьдолтой явдаг. Одоо ч ахаа шүүхэд хандсан байгаа. Одоо сая анхан шатныхаа асуудал давхар дээр ахаад хандна. Гэхдээ би энэ газрыг авъя гэдэгдээ биш. Гол нь үнэн нэг л байгаасаа л гэсэндээ би хандаж явсан. Би бол энийг онод төвшөлтөд асуудал шийдэх боломж байсан. За өргөл аргач энэ зүгээс тухайн асуудалтай холбоотой нэмэлт асуудал тайлбар 2 минут. Нэг. За энэ дээр дахиад хэлнэ.
Иргэн Болорбаатар тантай би ямар нэгэн хувийн ус сонсон байхгүй. Намайг торхирсан, намайг улс төрийн зорилгоор энийг хийгээд гэсэн тийм хүн байхгүй. Би өөрөө л одоо энийг олон нийтийн эрхшигт төлөө энэ замыг бол төсөвч нь 22 оны намар батлагдаад 23 онд энэ зам тавигдах ёстой байсан. За 23 оны 6 сард би газрын албаны юуны захим систем рүү орж харсан. За өнөөдөр ч захим дээр байна. Бодит цаасан дээр ч өнөөдөр яг энэ координатор 1300 м2-ийн тухай асуудал яригдж байгаа. 1700 биш. Тийм учраас энэ газрыг чөлөөлж замыг яралтай тавьж энэ иргэдийн нийтлэг эрхшгийг хангах ёстой гэдэг үднэс би сэвэд ахын байхгүй би шүүглүүлсэн. Тэгэхдээ таныг хохирох гэдэг агуулгаар биш. Би аймгийн засаг дарга Бадамсүрэнг энэ одоо шаардлагатай арга хэмжээг аваач. Хугацаанд дууссан байна. Тэгээд энэ илүү байгаа газрыг ингэж татуулж энэ газрыг чөлөөлж энэ замыг хурдан тавиал гэдэг ийм шаардлагын үднэс асуудал тавьсан гэдгийг би маш тодорхой тайлбарлая. За хоёр дахь асуудал би Гүнбатаргаас дахиад гурав дахь асууя. Та 2024 оны Бадамсүрэн дарга 24 оны хэдэн сарын хэдний өдөр энэ Иргэн Болорбаатарт та илүү гасцсан байна. Тийм учраас энийг татчихаа тэгвэл сунгана гэдэг мэдээллийг хэдэнд өгсөн бэ? Хэдэн сарын хэдэнд? Тэр маш чухал байна. Та нар шүүх хурал дээр Бадамсүрэн даргын эсвүүлтгүү нөөрөө асуудал үүсгэж байгаа. Өөрөөр хэлбэл 2 сарын 18-ны өдөр Иргэн Болорбаатар 30 хоногийн өмнө сонгох хүсэлтээ өгсөн. 3 сарын 18-ны өдөр лөө 13-ны өдөр лөө хугацаанд дуусах байсан учраас хуульд нийцүүлээд хүсэлтээ өгсөн байна. Тэгтэл 30 хоногийн дотор захиргааны албан тушаалтан би нэмээд авчих. За нэвлэлт 1 минут. Захиргааны албан тушаалтан 30 хоногийн дотор энэ хүний сунгах хүсэлтэнд хариу өгөх ёстой байтал 5 сард үлээ 6 сард боломжгүй таг чимээгүй байжгаад боломжгүй байна гэж хариу өгсөн нь өөрөө 3 шатны шүүхтэр Иргэн Болорбаатар гэж хүний талд шийдвэр гаргах маш тодорхой үндэслэл болсон. Эсвүүлтгүү хийсэн байна гэдгийг дээд жүг тогтоосон. Эсвүүлтгүү хийсэн учраас нэхэмжлийн шаардлага нэмэгдүүлээд сунгахыг даалгаж өгөө гэдэг нэхэмжлийн шаардлагаар дээд жүг эцсийн шийдвэр гаргасан. Би дээд жүгийн шийдвэртээ марахгүй. Хамгийн гол нь миний ойлгож байгаагаар шүү. 2 сарын 28-нд хүсэлтээ өгж яхад хуульд нийцүүлээд Бадамсүрэн дарга 30 хоногийн дотор хариуг нь сунгахгүй гэдэг хариугаа л өгөх ёстой байсан. Тэрийг өгөөгүй 3 сарын дараа өгсөн нь өөрөө дээд жүгтэр нийтийн эрхшиг хөндөгдөх эсвэл дээд жүгтэр эцсийн шийдвэр гарах үндэслэл болсон гэдгийг би бол хариуцлагатай хэлээ. Та газрын албаныхын төрөнд зүгээр л процесс явж байгаад ялагдсан дээд жүгтэр шийдвэр гарцсан мэтэр тайлбарлаад байгаа. Би дээд жүгийн шийдвэртээ марахгүй. Хамгийн гол нь захиргааны албан тушаалтнууд хариуцлагагүй хандсан гэдгийг энэ дээр нэг нөгөө хэл. За газрын харилцаа барилгаатай олдоос тухайн яг тодорхой энэ асуултын хүрээнд тайлбар нэг юм 3 дахь удаа асуулаа гэдэг. Би энд уг нь өчигдөр оройч хариулсан, өнөө өглөөч хариулсан. Нөгөө нэг энэ гэрээний үргээ зөрчсөн гэж үзэх үү гэдэг дээр ч хүртэл хариулсан. Би зөрчсөн гэж үзнэ өглөө уг нь тодорхой хариулсан байхгүй. Тийм болохоор л одоо түрүүнд асуунгууд нь хариулаагүй. За манай байгууллага иргэнд одоо мэдээллийг өгөхгүй. Энэ бол аймгийн засаг дарга мэдээлэл өгнө гэсэн хуулийн заалттай. Тэгээд энэ асуудлыг сонгох уу эсвэл талынх нь асуудлыг тухайн үед хотоогуултын зөвлөлөөр оруулж ингэж хилцдэг байсан. Тэгээд хотоогуултын зөвлөл болонгод улиралд нэг удаа хуралдана гэсэн ийм одоо заалттай. Тэгээд нөгөө дэгтэй. Тэгээд тэр нөгөө улиралд нэг удаа хуралдах тэр юугаар жоохон юм хугацаа алдсан процедурын асуудал бол тухайд байдгийн байлаа. Тэгээд хэдий үед олгогдсныг нь бол 5 сарын сүүлд олгогдсон байдгийн байна лээ. Тэгээд ташлуулагч бас өөрөө энийг мэдж байна. Тухай юу. За ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс тодорхой нэг 2 асуулт байна. За анх тухайн байршилд газар олгосон эрх захиргааны актыг түрүүнд дурдсан тийм ээ 2022 онд тухайн хуулийн этгээдэд 300 м квадрат газар олгосон ийм захиргааны акт гарчээ.
За энэний ард талд сая одоо тухайн газар эзэмшигч иргэн өөрөө нэмж одоо 1300 м квадрат газрыг нэмж олгосон одоо холбогдох шийдвэр захиргааны акт холбогдох одоо мөн гэрчлэгийн юмнууд байна. Тийм учраас одоо ойлголтын хувьд бол би 300 дээр одоо 1300 гээд нэмэтэр 1600 гэдэг одоо эрчим метр квадратыг бол ер нь үл эзэмшижсэн. Тийм учраас тэрнгээр одоо хашаалсан гэдэг ийм асуудал ярьж байгаа. За хамгийн анхны гарсан шийдвэрийг үндэслээд газар эзэмших эрхийн гэрчлэгээ олгосон байна. За гэрчлэгэн дээр юу дурдсан бэ гэхээр мэдээж анхан шатны захиргааны шийдвэрийн огноо дугаарыг үндэслэж байна. 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 103 тооч шийдвэрийг үндэслэн гэж байна. Тэр цаг хугацааныхын шийдвэр захиргааны акт нь ямар шийдвэр юм бэ гэхээр хавсралтаар нэр бүхий одоо 16 нэр бүхий одоо энэ иргэн аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшихийг эрх олгосон ийм шийдвэр тэрний хавсралтад 300 м гэсэн байна. 300 м квадрат газар эзэмших эрхийг гэрчлэгээр баталгаажуулахдаа тухайн цаг хугацаа үндэслэлийг дурдаад 1300 м квадратаар олгоцсон байна. Тэгэхээр энэ үндэслэл дээр 300 болж байгаа хамгийн анхны захиргааны актн дээр 300-аа олвч дараагийн нот хоримтын өрөөнд бидний олж авсан газар эзэмшгийн гэрчлэгэн дээр 1300 болсон байна. Энэ хоёрын хооронд гарсан ахиж захиргааны хэмжээний акт байна уу? Энийг асууя. За энэ дээр нэг тодорхой тайлбар мэдээлэл өгөөч. За энэ хоёрын хооронд бол тодорхой гарсан захиргааны акт бол байхгүй. 2002 онд одоо 300 м квадратаар шин сэтгэгчд олгоод за 2004 оны захирамжаар энэ 4 оны захирамж бол бас шинээр олгосон биш шүү. Шинээр олгосон биш. Эрхийг шилжүүлээ эзэмшүүлсгээ гэсэн одоо шилжүүлэх захирамж байгаа юм. Гэсэн хэрнээ одоо шин сэтгэгчээс иргэн Болорбаатар шилжүүлэхдээ 1300 м квадрат болоо шилжүүлсэн. Энийг ч гэсэн шүүхийн процесс дээр бас ярьсан. Тэгээд энийг нөгөө тухайн үед одоо хэрлэн суманд гаргасан одоо иргэний өргөдлийг үндэслээд за энийг бол нэмэгдүүл шийдвэрлсэн байна гэдэг байдлаар энэ 1300 м квадрат газрыг бол аль биесээр эзэмшиж байна гэж шүүгдсэн. За ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс дахиж асуулт тодруулах зүйл байхгүй. За тэгэхээр сая одоо гарсан энэ сард гарсан захиргааны иргэн анхан шатны шүүхийн шийдвэр өөрөө хүчин төгөлдөр болсон. Дараа нь одоо шүүхэд хянан шийдвэрлэгдэх энэ процесс нөгөө заагдсан хугацаа явж исэн учраас энэ мэдээллийг нийтэд нээлттэй явуулж байгаа. Магадгүй ахиж одоо тухайн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт иргэний зүгээс холбогдох одоо юу гэдгийг хэмжлэх юм уу шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх энэ процесс явж исэн бол энийг мэдээж шүүх одоо тодорхой хэмжээнд нөлөөлөх хэмжээнд нийтэд одоо мэдээлэл явж байгаа гэдэг учраас энийг хилцэхгүй одоо байх юм үзлээсэн. Тийм учраас энэ хуульд нийцүүлж бид нар энэ мэдээллийг ил тод болгож байгаамаа. Тийм учраас төрийн байгууллагын зүгээс холбогдох одоо энэ илүү хашаалж олон жилийн хугацаанд энэ эзэмшижсэн гэдэг асуудал дээр тодорхой одоо тайлбар мэдээлэл өглөө гэж ойлгож байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс ахиж тодруулж асуух тайлбар мэдээлэл авах төлөвлөж байгаа. За. Өргөл гарагчийн зүгээс. За тийм болохоор үндсэндээ энэ хилцэж байгаа асуудалтай холбоотой нийтэд одоо өгөх мэдээлэл тодорхой болсон. Бүх төвшөнд өргөл гаргагч тухайн одоо газар эзэмшигч иргэн мөн одоо төрийн захиргааны байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагуудаас өгөх мэдээллүүд нээлттэй тодорхой болсон гэж ойлголоо. За энэ асуудлыг
Мэдээж одоо иргэн сая илэрхийлж байна. Тухайн одоо гаргасан шүүхийн шийдвэр үнэтэй холбоотой одоо дахиж одоо нэг хэмжлэг өргөдөл гаргаж соёлын хэлтийн байгууллагаар асуудал шийдвэрлэгдэнэ гэдэг энэ бол дараагийн одоо энэ захиргааны хэмжээний акттай холбоотой энэ асуудал учраас энийг цааш нь дэлгэрүүлж ярих шаардлагагүй гэж үзэж байна. За энэтэй холбоотой асуудал хэлцэх дууслаа. За дараагийн асуудал. Хэрлэн сумын 6 дугаар баг өнөр Хишиг хотхны зүүн талд гисэн хаягтай тодорхой нэг иргэний нэр одоо өргөдлийн агуулга дурддагдсан. Гэхдээ энэ иргэнтэй бас холбоотой дангац асуудал биш. Тухайн энэ цаг үед төрийн байгууллагаас олгосон иргэнд одоо газар өмчлүүлэх асуудалтай холбоотой нэг биш тодорхой одоо тооны газар талбарын асуудлууд яригдж байгаа. За энэ асуудлаар өргөдөл гаргагч мөн өөрийн зөв байр сууриас тодорхой өргөдлийн агуулга мэдээлэл танилцуулъя. За бас л адилхан энэ бас нийт иргэдч мэдж байгаа бах. Нилээ ач холбогдолтой газар байршлыг нь хараад үзсэн ч тэр энэ газар дээр улс төрд нөлөө өгөхий итгэхэд түүний хамаарл өгөхийн хүмүүс ямар шалгуураар ийм газар эзэмшвэ гэдгийг би бас нийтэд мэдээлэх зүйтэй гэж бодсон. За олон жилийн өмнө ямар нэгэн иргэд эзэмшиж өмчлөж жагаад дараа нь хэн нэгэн улс төрд нөлөө өгөхий итгэхэд түүний хамаарл өгөхийн хүмүүст худалдан борлуулсан байхыг бас үгүйсэхгүй. А өнөөдөртөө ямар ч байсан энэ бол ийм одоо тодруулах, хардах эрх мэдэл албан тушаалын байдлаа ашигласан байх магадгүй гэсэн ийм одоо өнцгөр энэ гомдолд би хамруулсан. Тэгээ энийг ажлын хэсэг бас тодруулж холбогдох хамаарлыг нь тодорхой болгож нийт мэдээлэх ухаа гэж бодож байна. За энд газрын харилцаа барилгын байгуулалтаас тухайн энэ өмчлийн асуудал байна. Энэтэй холбоотой анх гарсан эрх зүйн акт, захиргааны акт холбогдох одоо мэргэжлийн байгууллагууд байгаа энэ мэдээллийг хариу тайлбар мэдээлэл өгөх. За энэ нөгөө 2 дугаар бүсийн асуудал мөнгө саргал дарга хариулах нь зүйтэй байх уу? За Хэрлэн сумын засаг дарга.
Урьдчилан ногоон байгууламж байна тийм. За энэ 2012 онд шийдсэн газар юм байна. Эрдэнэ сумын 1-р бишээ чинь 6-р гэж явуулдаг. Мэдээлэл ч өөр өөр явуулдаг. За яг энэ Тэр зурган дээр байгаа байршил мөн үү? энэ харин мэдээлэл нэг зөрүүтэй л орж ирчихэд. Энэ юу ихгүй энэ. Тэр нэг гаражийн асуудал ирэх юм биш үү? Үгүй гараж асуудал. Энэ 12 оны захирамжтай байхгүй. Тэгээ нэр хэлбэл болохоор энэ хоёрын нэр хэлбэлтэй. Тэр өмчлөлийн газар үстэй тийм. Өмчлөлийн газрууд ангийн дараа дээр захирамж Хоёр байршил дээр өмчлөлийн асуудал хоёр байршил дээр яригдж байгаа юм. Одоогийн энэ хэлцүүлэгчийн асуудал маань олонгууд Хэрлэн сум 4-р өнөр хишиг отхны зүүн урд гэж байна. Зүүн урд. За энэ дэр ирсэн мэдээлэлээр бол ер нь М-Инхтер гэж хүн 2012 онд аймгийн засгийн даргын одоо өмчлөлийн газар дор аймгийн засгийн дарга захирамж гаргаж байгаа шүү дээ. Ихтэй мэдээд сумын хурлаар үржилийн төлөвлөгөөнд нь тусдаг аа. Тэгээд ингээд ороод ирсэн юм байна. За тэгээд энэ хүн ийм гэр бүлийн хэрэгцээний зорилтоор өмчлөхөөр авсан юм байна. За бүсчлэл нь болохоор гэр оролтын бүс гэж байгаа юм байна. Над байгаа мэдээлэл энэ байна. За ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс тухайн өргөдөлд дурддагдсан нэрвээ байршил үнэтэй холбоотой захиргааны актуудыг Тэгээд яг уучлаарай тэгээд нэг тайлбар хийхэд ягаад мэдээлэл дутуу байна гэхлээр 2017 оноос хойш өмнөх мэтэл 2003 оноос хойш нөгөө газрын тухай хууль гэж энд газрын нэг өмчлийн газрын асуудал бүгдээрээ газрын албан руу явсан материалууд нь. Тэгээ өнөөдөр аймгийн засаг даргын дандаа захирамжаар өмчлийн газрууд нь захирамж гарч байгаа болохоор материалууд нь тийшээ явж байгаа. За материалууд бол 2017 өмнөх хүндэнд бол бүгдээрээ процессын хувьд ер нь тийм ээ 2003 онд тухайн газрын алба одоо холбогдох хууль хэрэгжүүлэх хүрээнд явж байгаад сүүлд нь одоо энэ улсын бүртгэл газрын харилцаа гэж бас тусдаа хоёр статус өгөх байгуул болж тэгээ холбогдох тэр өмнөх цаг үед одоо нэг дор байсан хууль материалууд өмчлөл эзэмшлээрээ ингэж хоёр хуваагдаад өмчлийн асуудал бол одоо улсын бүртгэлийн үндсэн архивт мэдээллүүд нь за эзэмших хэрэгтэй холбоотой газрууд нь газрын харилцаа барилга отоо байгуул тэр ингэж хувийн хэрэг дата бааз үүссэн ийм асуудал байгаа. За энэ дээр ажлын хэсгийн бүрэлдэхүүн судлан шинжилж авсан мэдээлэл нотх хуримтаар үндэслээд мэдээлэл та бүхэнд мэдээлэл танилцуулъя. За энэ байршил дээр холбогдох газар маань анх 2012 оны 7 сарын 30-ны өдрийн Дорнод аймгийн засаг даргын эрх хөхийн одоо захирамжийн эрх хөхийн хүрээнд гарсан захиргааны актаас эхэлж байна. За тухайн захиргааны актад Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйл заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлсэн хавсралтад дурдсан нэр бүхий 2500 иргэнд тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээний зорилтоор өмчлүүлэх анхны захиргааны акт нь энд гарсан. За энэ захиргааны акт юунээс үндэслэсэн бэ гэхлээр энэ тухайн үед за яг одоо захиргааны актн дээр дурддагдсан байдлаар бол мэдээж нөгөө анхны төлөвлөлтийн асуудлууд 2012 онд буюу анхан шатны нэг Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд энэхүү нөгөө газар төлөвлөлттэй холбоотой төлөвлөгөөнүүд гараад
За энд одоо төлөвлөгөө батлагдсны хүрээнд анхан шатны санал одоо Хэрлэн сумын засаг даргын тамгын газар буюу Хэрлэн сумын засаг даргаас газар өмчлүүлэх нэр бүхий байршлууд дээр хавсралтаараа нийт 2500 иргэнд нэг дор олгосон ийм захиргааны акт байна. За энэ захиргааны актын хавсралт буюу 1420 1421 гэсэн одоо энэ хүснэгтэнд дурдсан хоёр иргэний өмчлөлийн асуудал байна. За энэ дурддагдсан одоо нэг иргэн нь болохоор мэдээж аймаг орон нутгийн одоо эрхөө албан тушаалтны тушаалтан одоо энэ газар өмчлөх эрхийг авч ирсэн учраас өөрөлд гаргагчийн зүгээс түрүүнд өөрийнхөө мэдээлэл юм танилцуулсан. Энэ хүрээнд одоо ямар байдлаар яаж хүлээж эрхийг одоо ингэж авч ирсэн юм бэ? Тэгэхээр энэ анхан шатны Хэрлэн сумын засаг даргын буюу холбогдох саналын дагуу тухайн одоо жилд хөгжлийн газар төлөвлөлтийн зохион байгуулалтанд орд дурдгдсан нэр бүхий 2500 иргэн дотор энэ асуудал өөрөө багтаж орсон ийм мэдээлэл байдаг. Тэгэхээр энийг одоо тухайн үед 2500 иргэнд Хэрлэн сумын нийт 10 баг дээр төлөвлөж ингэж өгч ирсэн энэ одоо захиргааны актын хүрээнд бусдад одоо даваа байдал өөрийнхөө эрх хэмжээнд одоо даваа байдал үүсгэж энэ газрын өмчлөл энэ байршил авсан гэдгийг бол одоо бас тэгж нотлч тийм үү буруутгах ямар ч арга байхгүй. 2012 он за тухайн энэ цаг үед нэр дурдсан одоо холбогдох энэ эрхүй албан тушаалт маань энэ цаг үед төрийн байгууллага, төлөөллийн байгууллагад одоо ямар үүрэг хамааралтай байсан бэ гэж бодглохлоор тэр цаг үед одоо юу гэдгийг төрийн захиргааны төлөөллийн байгууллагад хамаарж ирсэн цаг үе биш үү? Тэгэхээр иргэнд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжих цаг үе тухайн аймаг орон нутагт анхан шатны нэгжид иргэдэд газар өмчлүүлэх үндсэн одоо хууль журмын хүрээнд энэ хүсэлт ирж энэний хүрээнд одоо олгогдсон ийм захиргааны акт байна гэж бид төхөөдсөн. Тийм учраас холбогдох захиргааны актын акт түнтэй холбоотой анхан шатны мэдээллүүдийг бид нар бүгдийг таталж судалж үзээд ийм мэдээлэл та бүхэнд танилцуулж байгаа. За одоо тухайн иргэний яг өөрийнх нь нэр дээр өмчлөж байгаа эсэх асуудал тайлбар авахлаар мэдээж нөгөө улсын бүртгэлийн холбогдох байгууллага маань хувийн эрхт одоо яг иргэний одоо холбоотой энэ анхан шатны баримт мэдээлэл юмнуудыг нууцлын зөрөгтэй учраас хувийн эргийг ил гаргаж та бүхэнд одоо нотлох баримтын өрөөнд гэдэг юм шинжлэх судалгах боломжгүй байна гэдэг ийм тайлбар өгсөн. Тэгэхээр процесс нь бол 2012 онд явагдсан юм байна. Тэнд өмчлөх эрх нь үүссэн юм байна гэж та бүхэн ойлгож байна. За ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс нэмж асууж тодруулах зүйл байгаа юм. За өргөдөл гаргагчийн зүгээс. За асуулт нэмэлт. За би энийг л тодруулах гэсэн юм. Тийм. Тэгж бодож өргөдөлтөө энийг дурдсан. 2500 иргэнд нэг захирамжаар 2500 байрлалд газар өмчлүүлж яхад тэрэн дотроос хамгийн ач холбогдол бүхий байрлалуудад мэдээлэлт ойр байгаа хүнтэй ойр байгаа байдлаа ч ашигласан байхыг үгүйсэхгүй. Гэхдээ би энийг дүгнэхгүй, би энийг шийдэхгүй. Зүгээр иргэд мэдээлэл авах нь чухал. Баярлалаа. За энэ нөгөө холбогдох нэр бүхий иргэнтэй бас бид холбогдож энэ талаар мэдээлэл тайлбар авсан. Гэхдээ одоо биечлэн уулзалт биш. Утсан одоо харилцаа холбоогоор дамжуулж одоогоос 14 жилийн өмнөх асуудал. Бид тэр үед одоо энэ улс төр гэдэг юм уу мэдээлэлд ойр байх ийм цаг хугацаа биш ээ. Би бол тухайн үед энэ аймаг орон нутагт бизнес гэдэг юм уу үндсэн одоо хувийн хвшлийн үйл ажиллагаа явуулжсэн иргэн байсан. Энэ цаг үед хуулиар олгогдсон эрхийнхөө хүрээнд л бид нэр хүсэлтээ гаргаж ингээд өөрийн болон өөрийнхөө хүүхдийн нэрээр энэ одоо газруудыг өмчилж авч яасан. Тийм учраас одоо энэтэй холбогдуулж ингэж надыг холбогдуулж ингэж байгаад бол одоо би
Энэ бол харамсалтай байна. Гэхдээ одоо өнөө бодис мэдээллийн хувьд бол 2012 онд авсан. Тийм учраас одоо надад мэдээлэлд ойрхон байдал даваа байдал ашиглаж буй гэсэн асуусан бол огт байхгүй шүү гэдгийг хэлэрхсэн. За энэ холбогдох өргөдлийн агуулгатай холбоотой асуудлыг та бүхэнд мэдээлж танилцууллаа. За дараагийн асуудал мөн одоо Хэрлэн сумын 6 дугаар баг өнөр Илч 14 гэдэг хаяг дээр орших мөн нэр бүхий нэг иргэн тэр иргэнтэй холбоотой одоо тэр аймгийн төвийн одоо ашигтай энэ байрлалд мөн ялгаа авахгүй одоо өмчлөлийн газрыг ямар шалгуур ямар өгөгдлөөр ингэж олгосон юм бэ? Энэ асуудал дээр тодорхой мэдээлэл тайлбар өгөөч гэсэн өргөдөл дурдгдсан. За энэ дээр өргөдөл гаргаж тодорхой тайлбар өгөх үү? За эндээс мэдээж бас өмчлөлийн асуудал учраас газрын харилцаа барилга бот байвал за Чаолсон хотын Хэрлэн сумын засаг даргаас 2016 онд гарсан акттай холбоотой мэдээлэл тайлбарыг өгөх үү? Мэдээлэл байна уу танд? За энэ мэдээлэл бол энэ дээр өргөдөл гаргахын агуулгатай холбоотой хариу тайлбар мэдээлэл өгье. За Хэрлэн сумын 6 дугаар өндөр орол хиш хотны 100 урталтын 1-2 дот. За 16 оны 4 сарын 7-нд за 150 аймгийн засаг даргын захирамжаар Б Наран гэрэл, Болор чимэг, Б Батуянга, Б Ц Бямба гэдэг 700 м квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан юм бэл. Тэгээ манай одоо мэргэжлийн элдэнэс энэ олон нийтийн ногоон байгууламжийн бүс байна гэж хэлж байна. За эдгээр ингээд нийлүүлээд сүүлд нь П бэлэгдэл гэдэг үнэлгээ шилжүүлээд буцаагаад энэний дараа дагийн сөрөн гэдэг үнэлгээ шилжүүлсэн байна гэж. Нэгтгэхэд давчин сүр юм уу? За ийм мэдээлэл байна. За ерөнхийдөө бол одоо миний авснаар бүсдэл зөрчиж олгосон байна. Тэгээ өмчлөлийн газар. Ер нь бол даваа байдал үүсгэсэн байна л гэж харж байна. За газрын харилцаа барилгууд байгуулалтаас бүсчлэлийн хувьд 2016 он захиргааны акт гарах үед бүсчил нь ямар байсан юм? Одоогийн байгаа зорилт бүсчил нь ямар байгаа юм? Энэ талаар мэдээлэл тайлбар өгье. За одоо байгаа бүсчлэл нь сая мөгчргал дарга гэлээ. Олон нийтийн ногоон байгууламжийн бүс буюу одоо цэцэрлэг түрээлэнгийн зориулттай ийм бүс. За тухайн үед одоо энэ газрын олголтууд хийгдэхэд 2000 одоо урд жилийнхээ төлөвлөгөөнд тусаад тэгээд 2016 онд олгож байгаа. Тэгэхээр 15 16 онуудад бол хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүйсэн. Тэгэхээр яг энэ олгосон олголт бол тухайн үед одоо нөгөө өмнөх нь төмс хүмсний ногооны зориулттай яг адилхан тухайн үед бол ямар нэгэн одоо хууль эрх зүйн актыг бол зөрчөөгүй гарсан. Харин одоо бол энэ бол зориултын одоо байгаа зориулттайгаа нийцэхгүй байгаа юм л тохиолдол байна. За ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс мөн энэ өргөдөлтэй холбоотой ашигтны мэдээлэл нотлох баримтуудыг татаж авч шинжилэн судалсан. За захиргааны акт 2016 оны 4-р сарын 7-нд сая гарсан гэж Хэрлэн сумын засаг дарга тодорхой мэдээлэл тайлбарыг өглөө. За энэ үед одоогийн тухайн бүсчлэрээ сая нэр дурдсан одоо тэр амралт ногоомсын гэдэг юм оюун зориултс 2017 онд Чаолсон хотын ерөнхий төлөвлөгөө батлахаас өмнө энэ одоо юу гэдгийг одоогийн мөрдөж байгаа бидний дагж мөрдөж байгаа энэ төлөвлөлтийн дагуу ногоон бүс ийм бүсэд одоо хамаарахгүй байсан гэдэг тайлбарыг газрын харилцаа барилга хотын холтоос өгч байна. За энэ төлөвлөлт 2014 онд Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 гэсэн тогтоол 07 гэсэн тогтоол Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 21-ийн 2 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6 дахь удаагийн сонгуулийн энэ 8 дугаар хуралдаанаар тогтоосон
Сумын газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөг авсралтаар баталсгоо гэж. За авсралтаар батлахдаа одоо Хэлсэн сумын нутаг дэвсгэр дээрх тухайн энэ одоо байршлууд дээр иргэдэд газар үндэслүүлэх энэ төлөвлөгөө гарсан байна. Энэ төлөвлөгөөг үндэслээд 2016 оны 4-р сарын 7-ны өдөр захирамж гарсан байна. За 2014 оны тогтоолмаар үндсэндээ 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж үзэж байгаа. За захиргааны акт маань 2016 оны 1-р сар дараа нь дахиад 4-р саруудад ингэж захирамж гарсан байна. За уг нь бол 2015 оны төлөвлөгөө 14 онд батлагдсан төлөвлөгөөний дагуу 15 онд тухайн захиргааны акт гарах ёстой байтал энэ тал дээр яагаад энэ ондоо багтааж энэ шийдвэр одоо захиргааны актууд гараагүй юм бэ гэдэг энэ тайлбар мэдээлэл асуултуудыг мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс тодруулсан. За энэ цаг үед тухайн ирж байгаа анхан шатны нэгж талбар дээр шийдвэр гарах эцсийн одоо өмчлөг гарах шийдвэрийн хүрээнд тодорхой ажиллагаа зохион байгуулах цаг хугацаа ордгоо. Энэ байршлууд дээр одоо төрийн байгууллагын зүгээс холбогдох одоо энд шинжилгээ судалгаа явсаар байгаад үе шат нь өөрөө оны дараа буюу 2016 онд энэ захиргааны акт гарсан. Тийм учраас одоо цаг хугацааны хувьд бол гарсан одоо цаг хугацааны хувьд бол ийм байдлаар ингэж захирамж нь гарсан баг. Тэгтээ бол төлөвлөгөөнд тусгагдсны дагуу бид нар Хэлсэн сумын тодорхой нутаг байршлууд дээр заагдсан хэмжээнд иргэдэд хуулийн өрөөнд газар олголтыг явуулсан гэдэг ийм тайлбар мэдээллийг өгсөн. За тийм учраас анхан шатны сумын хурлын тогтоол түүний ардталд гарсан энэ холбогдох захирамжуудыг энэ хоёр үе шаттай захирамж гарсан. Яг энэ байршил дээр 3 буюу 7 гэд нийтдээ 2 удаа 10 иргэнд одоо газар өмчлүүлэх энэ асуудал захиргааны акт гарсан гэдэг юм. За ажлын хэсгийн бүрэлдэхүүнээ шинжилэн судалж одоо мэдээлэх энэ мэдээлэл энэ байна. За энэтэй холбоотой тодорхой асуулт нэмэлт тайлбар авах бол асууя. За өргөл гаргач тааш. Тэгээд эцсийн дүгнэлтийг мэдээж иргэд олон нийт нээлттэй явж байгаа учраас хийх ёстой. Бид нэр ажлын хэсэгч байна уу, оролцогч нар дүгнэлт хийгээд хэн нэг хүнийг чичлээд яллах ийм одоо агуулга энд хуулиараач байхгүй, ёс зүйн хувьд ч байхгүй. Гэхдээ нэг юм байна. Өмнөх жил нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө оруулаад, Сум аймгийн иргэдийн хурлаараа оруулаад, тэгээд он гарахлаар иргэдэд эзэмшлэмжлэлийн газрыг олгох процесс бол тэнэгэл биш бол тэрийг хинч хийн. Хамгийн гол нь хэний үед, хэн гэж засаг даргын үед, хэн гэж засаг даргатай хүмүүс ойрхон байсан, ямар бизнесмэнүүд ойрхон байсан бэ гэдгийг бол өнөөдөр маш тодорхой харлаа. Тэгээ иргэд өөрсдөө дүгнэлтээ хийх бах. Энэ зорил сонсголыг санаачилсны хувьд ч бас энэ ч тодорхой нэгж талбарыг өргөдөл гаргасан хүний хувьд ч тэр би бол бүрэн сэтгэл хангалуун байна. Иргэдийг тодорхой мэдээлэлээр хангалаа. Гэхдээ эцэст нь хэлэхэд би бол энэ 14 өргөдлөөр зогсохгүй цаашаа өшөө шалгана. Хин нэгэн хүн надад хувийн өс санзан санах, эсэн буснаар хэлэх, дайрч давшлах, доромжлох ямар ч үйлдэл гаргасан би бол даваад гарна. Би бол олон нийтийн төлөө эцсийн хүртэл явна гэдгийг би бас өнөөдөр энэ нэвтрүүлгийг үзэж байгаа, энэ арга хэмжээг үзэж байгаа дорнотынхаа ард иргэдэд хэлье гэж бодсон. Тэгээд зохион байгуулалттай энэ ажлыг амжилттай зохион байгуулсан ажлын хэсэг, сонсгол зохион байгуулж байгаа ажлын хэсгийн ахлагч та бүхэнд талархлаа илэрхийлье. Оролцсон төрийн байгууллагынхаа хамт олонд амжилт хүсье, талархлаа илэрхийлье. Баярлалаа. Энэ бол эцэстээ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үндсэн чиг үүрэгт орсон томоохон ажлын нэг боллоо гэж бодож байна. Цаашдаа энийг бол давтамжтай явуулж явах ёстой байна гэдэг ийм ойлголт. Баярлалаа. За ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс ган тулга үлдсэн хоёр санал уу? За асуулт тодруулга.
За энэ өргөдөлтөй холбоотой анхны захиргааны актын талаар бол мэдээлэл авлаа. Өмчлөлийн хувьд бол 2019 онд шилжсэн харагдаад байна. Одоо миний энэ харсан энэ газар дээр бол за тэгээ үүний энэ хажуу талд нь буюу одоо ертөнцийн зүгээр баруун талд нь нэг 400 м2 талбайг энэ нөгөө дөрвөн иргэнээс одоо өмчлөлийг нь худалдаж авсан хүний нэр дээр эзэмшлэр нэг газар дээр харагдаад байна. Энэ нь бол 2020 онд гэж харагдаад байна. Тэгэхээр 19 онд дөрвөн газрыг өмчлөөр худалдаж аваад тэгээ баруун талд нэг нарийнхан 400 м2 газрыг бас эзэмшлэр авсан ийм нөхцөл байдлын нэг газар цэгийн дээр харагдаад байна. Энийг тайлбарлаад өгнө. Нэгдүгürt нь, хоёрдугаарт нэг талбарын байршил бол энэ дээр нэг хоёр зөрүүтэй харагдаад байна. Эхний нэг газар дээр шүү. Эхнийх нь бол жоохон урагшаадуу байгаад дараачийн одоо сүүлийн энэ довчин сүрэн гэж хүн дээр шилжихтэй хаашаа гарцсан байна. Энэ одоо яг нэг зураглалын алдаа байна уу эсвэл нэг талбарын алдаа байна уу гэдгийг тодруулъя. За үзээ. Тэгээд яг энэ нөгөө баруун талын тэр 400 м2 бол яг энэ барилга яг ингээд тулцсан байгаа учраас бас нэг юм эзэмшлийн бас нэг даваа байдлаар юм газар авсан байж болцсон шүү гэдэг юм бас байдал харагдаж байна. Тэгээ энийг та бүхэн нэг тодруулж хариулна. За боломжтой бол энэ дээр ий газраа нээгээд хүмүүстээс харуулчвал зүгээр байх. Тэгээ ганцлагтай ерөнхийдөө адилхан байна. Гэхдээ дахиад саяны 400-ийн хажууд дахиад 700-700-аар 2 хүнд 21 онд олгогдсон байгаа хгүй. Тэгэхээр энд нар ямар учиртай юм? За 20 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сууж исэн төлөөлөгч нар одоо энд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал эзэмшлэр энэ газрын асуудал төлөвлөлтөнд одоо 21 онд олохоор төлөвлөлтөнд орж исэн юм уу санаж байгаа юм байгаа болов. Хоёрт нь энэ төмс үнсний ногооны зориулалтаа 20 айлын газар миний санаж байгаагаар арай урд гол руугаа орхон байсан чинь хойшилсан байх. Энийг ер нь ингэж ий газар дээр хойшлуулах боломж өгөх юм уу? Би андуурч гин үү? Ийм хоёр асуулт байна. Баярлалаа. За ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс асуусан асуулт өөрөө эзэмшигчийн газартай холбоотой асуудал учраас газрын харилцаа барилга хотын хяналтын зүгээс энэ дээр тодорхой мэдээлэл өгье. За мөн одоо тодорхой санал тавьсан боломж байгаа бол дэлгэцэн дээр холбогдох одоо өнөөдрийн бодит зураглалыг гаргаж агаад энэ саяын дурдсан асуудал юмнууд дээр тодорхой мэдээлэл өгнө. За, ий газрыг тэр юун дээр гаргачихё. Ер нь бол яг хуу газар дээр ямар нэгэн байдлаар нөгөө ийм шилжиж хөдөлсөн юм бол байхгүй. Тэр зүгээр систем дээрээс харагдж байгаа л алдаа баг. Тэрнээс биш газараасаа гарсан тиймэрхүү юм бол байхгүй. Яг нөгөө мэдээллийн санд хамгийн сүүлд өлзөө эрдэлгч нөгөө мэдээллийн санд хамгийн сүүлд нөгөө мэдээллийн өөрчлөлт ч юм уу эрхийн шилжүүлээд оруулангууд хамгийн сүүлийнхээ мэдээллийн юугаар үлдчихдэг. Тэгэхээр нөгөө энэ хавьд дандаа олголтууд болонгууд 12, 16 оны олголтууд л байгаа. Тэгэхээр нөгөө эрхээ шилжүүлэхдээ 21 онд шилжүүлэнгүүд хамгийн сүүлийн нөгөө мэдээллийн юугаар гарчиж байгаа баг. Тэрэн дээр. Тэгээд энэ дэрийн болонгууд дахиж судлаа танд бол мэдээллийн өгж болно. Бид нар яг нөгөө тухайлсан нэгж талбарууд дээр нөгөө хувь иргүүдээ ингэж ухаад мэдээллүүдийг гаргаж ирсэн болохоор яг тэрний талаараас тодорхой мэдээлэл алгаа. Энэ төмс хүнсний ногоо бол ямар нэгэн байдлаар хөдлөөгүй л ш. Анхныхаа кадастр яг цэг координат дээр байгаа. Одоо яг тэр нэг гурсаар байгаа тэр газар нэг юу угаастай баахан мод тарьцсан. Тэ? Хүмүүс энэ газрыг тэр газар гэж андуураад идэх юм бэл. Тэр бол айгүй гол руугаа яц. Энэ одоо бид нар бас саяхан бас би өөрөө л хувьдаа тэнцэнэ явж байгаад нэг харсан. Тэгээд энэ одоо энэ эзэмшлүүдийг айгүй модцод тарьсан газар л. Танаа газар. Ахындын холбооны. Харин мэдээллийн санд байхгүй гашаалж машаалцсан байлээ те. Өмнө гашаа машаа байхгүйс одоо өдр гашаалцсан. За хилэлцсэн саяын одоо нэгж талбарын дугаар өгье. Өргөдөл дурдгдсан талаар асуулт тайлбар мэдээлэл
мөн одоо төрийн байгууллагын зүгээс өгөх мэдээлэл. За нэмэлт асуулт. Сая тэр ганц толгой төлөөлөгчийн асуусан тэр 400 м квадраа дахиж чадна эзэмших газар нэмж нэг юун дээр байгаа юм уу? Нэг эзэмшигчийн нэг дээр байгаа юм уу? Яг зэрэгцээ. Зэрэгцээ гоо гаргасан. 21. Хэн гинэ? Яг энэ эрхэн шилжсэн болонгууд энийг шууд юунаас харж байгаа? Өөрсдийнхөө мэдээлэлээс яг хизээ олгосон байна гэдгийг нь харж байгаа. Тэгвэл энэ сүүлийн мэдээлэл бол нөгөө системд энэ өгөгдлүүдийг оруулсан огноо бол энэ ч орчдөг. Энийг нь харж хараад мэдээлэл нэг мөс өгч. Яг олгоцсон биш мэдээлэл шилжсэн. За би мэдээллийн танд гаргаад өгч байна. Тэгээ энүүд нь бол байгаа. За тухайн өргөд гарагч иргэн дашийн үед нийт одоо ингээ 14 байршил дээр өргөд гаргасан. За тухайн одоо өргөдөл гаргах энэ үйл явцаа мэдээж бас олон нийтэд мэдээлсэн. За энэтэй холбоотойгоор тодорхой байршилд одоо бас тухайн үед ологдож ирсэн газар энэ талаар бас нийгэмд одоо бас тодорхой өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. За энийг бол та өөрөө өргөдөл дээр яг албан ёсоор дурдж энийг бол илэрхийлээгүй юм байна гэж ойлгосон. Гэхдээ нийгэмд нөгөө нийтэд энэ мэдээлэл очсон учраас өөлөн эхийн урт талд гэдэг газрын асуудал байгаа. Тэгээ энэ дээр бас ажлын хэсэг ажилласан. Тодорхой мэдээлэл цуглуулсан. Тэгэхээр энийг бас өгчих нь зүг баг. Яагаад тэгэхээр нийтэд гарсан үндсэн агуулгын дагуу магадгүй энийг нөгөө хилцээгүйгээр өнгөрчлөөгээд тэгтээ өргөдөлд нөгөө яг дурддагдаж гэдэг юм уу нэг талбар байршил ингэж илэрхийлээгүй ч гэсэн
энэ мэдээллийг нь одоо буцаагаад бас иргэдтэй өгөх зөв байх гэдэг байдлаар Өөлөн эхийн урталт гэсэн тодголтын энэ газрууд дээр бас тодорхой шинжилэн судалчид цуглуулсан мэдээлэлээс таахан танилцуулжээ гэж бодож байна. За Өөлөн их гэдэг нэршлийн хувьд сая сүүлд одоо нөгөө нутаг царгаа нэгжийн хувьд хаягийн шинжилэлт хийгдээд анх одоо тухайн үед Хэрлэн сумаас нөгөө байршлын нэр услыг нөгөө шинжилэн тогтоож өгсөн. Та энэ цаг үетэй холбогдуулаад нөгөө байршлын хувьд юу гарцсан байна? Тэрнийг байршлын зургийг гаргаад өгвөл нөгөө Өөлөн их гэдэг өөрөө байршил аль хэсэг юмыг хамааруулж ойлгох вэ гэдэг асуудлыг. За энэ Өөлөн их гэх байршлаараа бол одоо ингээд нөгөө татаад үзэхлээр нийт одоо энэ 3 дугаар багийн хатаа хүчлэлтэд тавигдсан автозамын урд талын хэсэг тэр чигээр бүхэлдээ бод. За энийг нөгөө хаягийн шинжилэн тогтоохдоо болохоор одоо бид бүхний мэдих цэвэр ус гэж яриад. Цэвэр усны баруун талаас мөн одоо бид бүхний нэрлэдэг баруун цементийн гүр хүртэлх энэ байршлыг одоо нийтэд нь Өөл их гудамж гэж ингэж байршлын мэг нь тухайн анхны сум Хэрлэн сумын зүгээс ингэж нь одоо хаягжуулалт нэршлиг нь тогтоож өгсөн юм байна. За энэ дээр 2017 оноос хойш биш 2016 оноос эхлээд газар олголт, эзэмших, өмчлөх энэ газрын одоо захиргааны актууд гарч эхэлсэн байт юм байна. Тэгэхээр мэдээж өмчлөх газрын хувьд, эзэмших газрын хувьд анхан шатны нэгж буюу Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн жил, тухайн байршилд хэдэн одоо иргэн аж ахуйн нэгжид хэдийн хэмжээний газар эзэмших, өмчлөх талаар ингээд тодорхой газрын төлөвлөгөөнд тусгагдсан энэ тогтоолуудыг үндэслээд захиргааны акт буюу засаг даргын өмчлийн газар бол аймгийн засаг дарга, эзэмшлийн газар бол Хэрлэн сумын засаг даргын захирамжийн хүрээнд энэхүү одоо газар олголт төлөвлөлтүүд хийгдсэн байт юм байна. За хамгийн сүүлд 2022 онд энэ одоо 2016 онд хилцэгдэж 17 оны төлөвлөгөөнд тусгагдсан биш 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсан энэ төлөвлөлтийн хүрээнд би зүгээр онцлоод нэг тооч нь яг Өөл ихийн уртад гэдэг байршилтыг би тааханд хэлчихэ. Нийтдээ 22 онд нийт 8 удаагийн захиргааны актаар яг Өөлөн их гудамж гэдэг байршилд 87 иргэнд газар эзэмшүүлсэн ийм захиргааны акт гарсан байл. За энэ бүхэн 87 иргэн одоо нэр бүхий иргэний анхан шатны одоо тэр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тоо хэмжээ, иргэнд олгох тоо хэмжээ, газрын байршлын юмнуудыг захирамж өөрөөр татаж үзэхлээр яг л төлөвлөгөөнд тусгагдсан юмнууд байна. Гэтэ нийт 8 удаагийн захирамж гарсан. Энэ ганцхан одоо Өөл их буюу энэ байршил биш, Хэрлэн сумын нийт 11 баг дээр төлөвлөгдсөн энэ газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд төлөвлөгөө үндэслэж ингэж Хэрлэн сумын засаг даргын гаргасан захиргааны актууд байдаг юм байна. Энэ бол одоо нийтэд нээлттэй захирамж үрээрээ ард талд нь олгогдсон хаяг байршил, багийн байршил, тоо хэмжээ энэ болгоноороо ингээд нийтэд мэдээлэгдэх юм боломжтой, олж үзэх боломжтой ийм нээлттэй мэдээлэл байна гэдэг ийм мэдээлэл өгөх. За ингээд сая хэлж байгаа асуудал дээр. За хэлцэд мэдээлэл өгсөн асуудал дээр
Таш тодруулга хийх. Миний өргөдөл тань дээр байна уу? Миний өргөдлийн 8 дугаар байрлал 8 гээд яг зураг нь байна. Байрлал 8 гэдэг дээр дурдсан өөрийнхөө эхийн хөшөөний уртгалд гэдэг 22 оны захирамжтай холбогдуулаад би сумын иргэдийн хурлын төлөөлөгч байсан учраас энэ тогтоол яаж гарсан, энэ байрлалууд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж ирэхдээ хэрхэн орж ирсэн гэдгийг нь өөрөө бас тухайн үеийн хурал дээр сууж эсэргүүцлээ илэрхийлжсэн учраас энэ тухайн энэ зурган дээр байгаа газруудыг ямар хүмүүс авчваа гэдгийг би тодруулах гэж 8 дугаар байрал дээр тогтоож та бүхэнд өргөдөл гаргасан юм. Тэгэхээр би зүгээр бас л нөгөө нэг агуулга нь юу гэж нэг гэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороод хурлаар орж батлагдаад холбогдлох захирамж шийдвэр нь гараад олгогдсон байна гэдэг бол жижигхэн хариулт болчиход байгаа байхгүй. Зохион байгуулалттайгаар яг энэ хэсэг байрлалд өөрсдөө бүлэглэн газар авахын тулд хурал руу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах саналыг оруулаад олонхороо батлуулаад гарсан хойно яг нөгөө зорилттой хүмүүс хэрчлэгээ авдаг энэ процесс явсан биш байгаа гэж бодож тодруулах гэж өгсөн шүү. За саяын таны хэлсэн тэр нөгөө байршил 8 гэдэг дээр зөвхөн зураг л байгаа. Нөгөө тайлбар мэдээлэл байхгүй. Энэ одоо хаяг байршил түүнтэй холбоотой нөгөө бусад өргөдөлд дурдгдсан мэдээллүүд нөгөө тодорхой бос байсан. Гэхдээ бид одоо нөгөө өгдсөн мэдээллийн хүрээнд судалсан. За газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусагдаад захиргааны акт гарах хүрээнд шийдвэр гаргагч нь одоо өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд бусдад аваа байдал болгосон энэ асуудал байна уу гэдгийг мөн бид одоо юу гэдэг энэ бүх байршил дээр сая яг 87 иргэний асуудал байршил дээр бид ингэж татаж үзсэн. Ингээд үзэхлээр одоо 87 иргэн бүхнийг одоо бүгдийг нь тэр хүмүүст одоо хамааралтай байна уу гэж үзэхлээр бас хайцсангүй ойлголт. Гэхдээ энэ дотроос үзсэн нэг захирамжин дээр жишээ нэг яг энэ байршил дээр нэг 11 лөө 12 орчим иргэнд газар эзэмшүүлсэн байна. Тэр 11 2 иргэний эзэмшүүлсэн тэр хавсралтыг татаад үзэхлээр яг хамааралтай юу гэж үзэхлээр бас хэцүү. Яагаад гэвэл энд аймаг орон нутагт бизнес, хувийн одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа. Ямар нэгэн байдлаар төр захиргааны байгууллагад хамаарал өгөхий оролцоотой гих ийм иргэд биш. Бас биш байгаа хөөхгүй. Зүгээр л одоо өнөөдөр хуулийн хүрээнд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хувь иргэд. Тэгвэл одоо эхнэр нөхөр үр хүүхдүүд ингээд хэсэг одоо юу гэдэг нь 3-4 гэр бүлийн хүрээнд тэр авцсан юм байгаад байна. Тэгээ энийг шууд одоо захиргааны акт гаргаж байгаа эрхөө албан тушаалтанд хамааруулж үзэхлээр бас тэгж ойлгохдохгүй байна. Тэгэхээр ингээд тэр 87 байршил дээр бол бас ингэж тус бүр дээр нь үзсэн. Бид бүхний бас мэдэхгүй танихгүй ог нэр одоо юу гэдгийг те энэ мэдээллийг хараад хүн болгоныг бид нэр танихгүй шүү дээ. Онцгой зүгээр татаад үзэхлээр мэдд таних хүмүүс маань бол ингээл одоо эзэмших эрх өмчлөх эрхээ эдлийн хүрээнд хүсэлт гаргасан ийм иргэд багт. Тэгэхээр шинжилэн судалсан одоо мэдээлэл төр үл ийм байна. Тэгэхээр иргэд одоо нийт маань хэрхэн энийг одоо ойлгож хүлээж авах дүгнэх нь энэ бол тэр та бүхний одоо асуудал. За ингээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалт тэдгээрээс гаргах одоо эрх зүйн хэм хэмжээний акт мөн эрх хөхий одоо байгууллага албан тушаалтай холбогдох газрын үйл ажиллагаатай холбоотой ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах энэ хүрээнд тодорхой ажлын хэсэг өнгөрсөн цаг хугацаанд дээр одоо өнөөдрийн 2 өдрийн туршид 5 хүн танилцуулсан ажиллагааг зохион байгууллаа. Иргэдээсээ өргөдөл гомдлыг нээлттэй хүлээн авлаа. Болсон одоо процесс мэдээлэл 2 өдрийн туршид нээлттэй ингээд одоо аймаг орон нутгийн хэмжээнд зохион байгууллаа. Тэгээд энд мөн одоо төрийн байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагууд маань өөрсдийн одоо үйл ажиллагаатай холбоотой үндсэн чиг үүрхээ хүрээнд
хариулт тайлбар мэдээлэл өглөө. За мөн оролцогч одоо иргэд маань өөрсдийн одоо өөр толгорсон болон нийтийн эрх ашигын хүрээнд холбогдох одоо өргөдлөхийн талаар бодит одоо мэдээлэл өгч нэмэлт асуулт тайлбаруудаа авч ингэж харилцсан одоо сонсголын үйл ажиллагааг явуул дуслаа. За насаад аав. Би ерөөхдөө ажил нөгөө юмнуудаа танилцуулаад дуусгаад. За тийм учраас энэ 2 өдрийн туршид өрнөсөн энэ газрын харилцаа үйл ажиллагаатай холбоотой хүрээнд хилцүүлэг одоо энэ өрнүүлсэн асуудалтай холбоотойгоор энэ одоо үлдэж байгаа цаг хугацаанд энд оролцогчдоосоо нэмж одоо тодорхой одоо юу гэдгийг саналыг аваад санал авъя гэсэн мэдээж одоо дүгнэх байдлаар иргэдийн маань санал бодол юу байгаа юм? Бид цаашдаа юунд анхаарах ёстой вэ? Хэрхэн магадгүй одоо энэ нийтийн сонсгол гэдэг юм уу холбогдох хүнсэн чиглэлүүдийн хүрээнд ямар ажиллагааг одоо төлөөллийн байгууллага өдөрхөн байгуулах ёстой. Мөн гүйцэтгэх засаг одоо төр захиргааны байгууллагын хүрээнд юуг анхаарч хэрэгжүүлэх ёстой. Энэ хүрээнд одоо бас тодорхой оролцогчдоос 2 минутын хугацаанд тодорхой саналуудыг авъя. За, насан туршийн дарга санал хэлэх юм байна. Өшөө санал хэлэх. За, иргэн дондог. Та юм билээ? Тэр голынх. Хин гинэ? За, улам хариуж явах. Цагт сүрм. За, ингээд тэдгээр 4 хүнээс Батэлгэр. За, ингээд 5 хүнээс тодорхой сонсголын үйл ажиллагаатай холбоотой санал авъя. Нэг иргэний санал илэрхийлэх хугацаа 2 минут. За би яг энэ 2 өдрийн их сайхаар бинж авсан. Тэгэхээр энэ дотроос ингээ би харж байхад надад миний өгсөн өргөдлийн хэмжээ шийдчих болцоо байсан байна гэж би сая харлаа. 20 хэд онд ингээд өргөдөл тэр хэсэгт газар өгöd байхад өмнө өгсөн өргөдлөдөө шийдчих болцоо байжээ гэж би харлаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт ер нь надад зүгээр нэг хүмүүсийн ярьж байгаагаар энэ албан тушаалаа ашиглаад ах トゥ найз нөхөд гэр бүлийнхэндээ газар авсан асуудал байгаа гэсэн юм надад яригдж ирсэн. Энэ газрын албатай холбоотой. Мөнхчөр галдаргатай би уулзах мөнхчөр галдаргатай бас над тийм мэдээлэл ирсэн гэж хэлж ирсэн. Тэгэхээр ер нь энийг бол албан тушаалаа ашиглаж ингэж газар авсан асуудал байгаа мó гэдгийг шалгаж тодруулж шийдэх ёстой гэж бодож байна. Энийг нэгдүгээрт хэлчихье. Хоёрдугаарт ер нь энэ газартай холбогдсон асуудал орон сууц барьж байгаатай холбогдуулаад би төр захиргааны байгууллагт анхаарах бодлын санал хэлэх гээд байна. Энэ газар аж ахуй нэгж байгууллагууд орон сууц барих гээд газар авдаг, авсныхаа дараа барьдаг, барьсныхаа дараа подвала зарждаг юм байна. Тэгэхээр энэ чинь подвалгүйгээр орон сууц босно гэж байхгүй. Энэ подвал сөөхий мэдэл байж хэвээр. Тэгэхээр одоо ийм байдлаар эн чинь одоо тэр 9-р байшин гэх мэт юмнууд л ингээд өөр хүн зарчихсан тэнд ердөө сөөх орох арга байхгүй. Тэрний иймэрхүү байдлаар юмуд яваад байна. Тийм учраас ер нь цаашдаа энэ газрын алба босод хүмүүс энэ асуудлыг анхаарахгүй бол ийм байдлаар подвалыг одоо зардаг барьсан газар бол тэр чинь орон сууцны үнд орцсон газар шүү дээ. Подвал шүү дээ. Тэгэхээр ийм байдал гаргаад байна. Энийг анхаараач гэж. За дараачихын аж ахуй нэгж байгууллагууд ийм эзэмшлийн байдлаар ингээ газар аваад бизнесийн үйл ажиллагаа явж байна. Тэгэхээр энэ газар аймагт оператор юм. Тэрнээс өөртөө олж. Тэгэхээр энэ аж ахуй нэгжүүдэд ингэж олгосон газрууд дээр нэг хяналт хиймээр байна. Аймаг тодорхой хэмжээний комисс томилж байгаад авахгүй бол авсан одоо газраас илүү хэмжээтэй газар ингээ хашаалтсан. Тэр 2-3 дахин илүү хашаалтсан газрууд байна. Та нар энийг энэ газрын албаны босод хүмүүсд энийг анхаараач гэж бодож байгаа. Дараачих нь юм энэ газар олгох газрын одоо юу зөвшөөрөл олох үед 15 жил доотлон байдаг хуультай юм. Тэгэхээр энэ барилгаа дуустал бол тэр
захирамжийг шууд өчөнгөө олгоод тэр сөөгч шийдвэрлэдэг юмнуудыг шийдээч. Энийг нэг анхаараач гэж би хэлж байгаа юм. Дараа нь энэ газрын албаны юм нөхдүүд ер нь энэ газрын зөвшөөрлийг олгохгүй байгаа бол дор шийд хариу өгч байгаа чи. Заавал бүтэн жилийн дараа ахаад өөрчлөлт бичнэ гэсэн хууль бол байхгүй юм лээ. Би бас энэ уншиж үзсэн. Тэгэхээр энэ хүмүүсийг чирэгдүүлэх байлаа болоод энэ асуудлыг шийдэж энэ талаар анхаараач. За юм байна. За ойлголоо. Таны тодорхой гаргаж байгаа санал энэ дуу дүрс бичлэгээр ингэ баталгаажж байгаа. За иргэн дондог. За сайн бацхан уу. Би нэг өчигдөр нөгөө цаг нь амжаагүй ярьж амжаагүй маань. Түрүү жилийн 12 сард гарсан засгийн газрын 52 дугаар тогтоолтой холбоотой хилийн зурваст байгаа уул уурхай компаниудын лицензийг цуцлах тухай засгийн газрын тогтоол гарсан байгаа. Энэ дээр энэ манай газрын албаныхан одоо хамтарч ажилламаар байна. Энэ газрын сонсголч гэсэн үргэлжлээд явуул энэ дээр бас анхаарч ажиллах шаардлагатай байна. Хилийн зурваст манай аймагт нэлээд олон компани аж ахуйн нэгжүүд байна гэдгийг хэлье. За одоо ингэж өөр хэлэх юм алгаа энэ сонсголтыг зохион байгуулсан хурлын төлөөлөгч нар, хурлын ажлын албаныхан, төрийн албаныхан, иргэд оролцсон хэвлэл мэдээллийнхэн бүгдэнд талхлаа. Энэ тал дээр онцгой анхаарч өгөөч гэж хэлмээр байна. Тэгвэл хилийн зурвасаар араа дэндүү боллоо шүү гэдгийг дахиад хэлье. За. Улам аривч байгаа. За баярлалаа. За өдрийн мэндийг хүргэе. Аюул төргөө сөөхийн дараа улам аривч шиг байна. За сая насан дэлгэр дараагаар яг миний ярих гэж байгаа нэг асуудлыг бас ярьчлаа. Энэ нөгөө орон зүйсний подолын тухай энийг давхардуулж яриад явах. Тэгэд энэ хоёрдугаар асуудал нь болохоор энэ Гуянбат дарагтай одоо өдөрж би нэг хоёр санал хэлэх гэсэн. Энэ нөгөө сөөхүүдийн нийтийн эзэмшлийн газрын одоо талбайн юуг кадастрын зураглалыг бид нэр за миний хувьд бол 24 биш 25 26 одоо ингэж 2 удаа өгсөн байгаа гэдэг. Тэг шийдэгдүү энийг одоо яаралтай шийдэж өгнө гэж хүсэх гэсэн. Тэгжиж бид нэр бас нөгөө үйл ажиллагааны одоо цэмцгэрч болсон гэдэг хөтөлбөр явж байгаа. Одоо мөнгө чанар даргын санаачилсан. Эндээ ингээд хамар одоо юу яаж ажиллах хэрэгтэй зэрэгс яг одоо хаана юу ямар одоо талбайгаа цэвэрлэх үү, ямар талбайг бидний хариуцах үү гэдгээ бас ч ойлгомжгүй байгаад байдаг. За 3 дугаар асуудал бол оюун намын сөөхийн дарга одгэрл гэж хүн надад нэг санал дайж явуулж байгаа юм. Энэ нь болохоор Солонго 1-2 дугаар байрын голын нэг талбай байдаг юм байна. Тэрэн дээр одоо маш их тоосчлттай. Тэр нь одоо ингээд сөөхөөс үйл ажиллагаа явуулъя. Засар мансар ийдэг юм одоо хүүхдийн талбайны талбай байгуулъя гэхдээ зэрэгс хувийн өмчтэй бас нэг өөр эзэмшиж гарч ирээд байдаг. Тэгээд тэр нь олон жилээр ингээд яваад байдаг учраас бас энэ тал дээр бас нэг цаад улсуудтай ярьдаг юм уу яадаг юм те. Одоо ингээд ийм арга хэмжээ авч өгөө тэр одоо орсон суугчдын эрх ашиг хөндөгдөд байгаа тоосчлтаар одоо тэгээд машин унаа маш их явж байгаа аюулгүй байдал хүүхд орсон суугчд аюулгүй байдалд бас сөргөөр нөлөөлөд байна гэдгийг дамжуулж өгөөрэй гэсэн юм аа. За баярлалаа. За иргэн цаг зэрэг. Хосоо. За баярлалаа. За юуны өмнө энэ ерөнхий янзны сонсголыг зохион байгуулж байгаа аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчд бол одоо ажлын албанд талархаж байгаагаа илэрхийлье. За тэгээд сонсголт би одоо ажиглагчаар 2 өдөр оролцлоо. Тэгээд яг одоо энэ ярьж байгаа асуудалтай холбоотой нэг 2 төрлийн зүйлд анхаармаар байна гэдэг ийм санал хэлэх гэсэн. Зориуд энэ асуудлыг протоколд оруулаасай гэж бодож байна. Юу гэхээр зэрэг хамгийн одоо нэгдүгээрт бол
Энэ одоо бидний иргэдийн гол одоо зовлон болоод байгаа энэ газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээний ажлыг эрхтэн явуулж байгаа аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газар гэдэг энэ агентлаг эдний төрийн албан хаагчтай холбоотой энэ иргэдэд үзүүлж байгаа чирэгдэл дээр төвлөрмөр байна. Үзүү энэ ажлын энэ чирэгдэлтэй төрийн үйлчилгээнд дээр төвлөрмөр байна. Сонсголоо өөрөөр хэлэх юм бол тэр чиглэлд нь ярмаар байна. Тэгэхгүй бол зүгээр одоо юуны энэ сонсголын ерөнхий нөхцөл байдлыг ингээ харж байхад бол юу байна л да. За ингэж одоо анхааруулмаар байна. Энэ тал дээр анхаармаар байна гэдэг ингээд яриад байх шиг байна. Гэхдээ иргэдийг төлөөлж байгаа аймгийн иргэдийн хурал та бүхэн иргэдийн хурлын төлөөлөгч та бүхэн энэ байгууллагад хариуцлага ярихгүй юм. Ажлаа ингэж сайжруулах талаар шаардлага тавихгүй юм. Тэгээ дээрээс нь сонсголыг явуулж байгаа аймгийн иргэдийн хурал энэ одоо иргэдийг өчнөө одоо жилээр ингэж одоо хохироод чирэгдүүлж байгаа энэ асуудал дээр За нэмэлт 1 минут. Энэ асуудал дээр энэ аймгийн орон нутгийн прокурор цагдаа атагийн төлөөлж гэдэг юм уу? Энэ хүмүүсүүдийг одоо дуудаж авчираад ингээд их хурл дээр одоо нээлттэй сонсгол явуулдаг зарчмаар ингэж явуулбал үр дүнд хүрэх юм биш үү? Зүгээр ингээд ингэж явуулах чинь үнэндээ бол одоо нэг хэлбэрийн төдий юм болж байгаа юм биш үү? Тэгээ эндээс ингээ харахаар зэрэг нөгөө хөндөнгийн шинжээч гэдэг хамгийн гол асуудал. Ямар ч одоо юу гэдгийг хараат бус хөндлөнгийн шинжээч байхгүй болохоор зэрэг ингээд байдлыг харж яхад бол газрын албан одоо нэгтлэн шалгуулж байгаа газрын албан өөрөө бараг шинжээчийн дүгнэлт маягтай юм дээр ингээд хариулт өгөөд ийм байдалтай байхад зэрэг чинь нөгөө утгаа алдчихад байна шүү дээ. Тийм учраас энэ тал дээр нь дараагийн сонсголоо одоо явуулж иргэдийн өмнөөс хүсэж байна. За ойлголоо. Таны саналыг анхааралтай сонсч хүлээж авлаа. За иргэн Баттэлгэр. За баярлалаа. Тэгээд энэ сонсгол дээр ерөнхийдөө нэг 3 минут учраас ердөө асуултаа гүйцэд асууж чадахгүй байна л да. Нэгдүгээр, хоёрдугаар энэ гүйн дараа хэлж байна. Би бол ажилтаа өмөрнө гэж. Магадгүй зүг бах тэр бусад ажлаа сайн залуучууд байгаа. Гэхдээ тэр алтан туяа ууц цэг гэдэг хүмүүстэй холбоотой асуудлууд дээр би шал буруу мэдээлэлтэй байна л да. Өргөдлөө өгөөгүй өгсөн гээд тэгээд энэ 8 удаа өргөдлөө өгөөд ах чинь өгөөгүй гэд ингээд яриад байгаа. Тэгэхээр энэ дээр ямар алдаа байна гэхээр энэ газрын албан дээр иргэд өргөдөл өгсөн бол хариуцлагатайгаар буцаа цаг хугацаанд нь хариуг нь өгдөг тийм үү? Тэрийг архивлдаг. Одоо би 8 удаа өргөдөл өгчөөд ах чинь газрын албан байхгүй гэдэг шүү дээ. Одоо өөртөө байхгүй гэдэг. Тэгэхээр энэ нэг газрын албан дээр архив байдаг бол иргэдийнхаа яг өргөдлийг архивлаад цаг хугацаатай. Тэгэхгүй бол түрүүн тэр өчигдрийн иргэн ярьж илээ шүү дээ. 20 хэд одоо 17 онд өргөдлөө өгсөн чинь 17 онд өгсөн хүний өргөдлийг аваагүй чи 18 онд өгсөн хүний өргөдлийг шийдчих чижээтэй. Тийм ээ дараа нэг цаг хугацаа гэж юм байхгүй. Тэгэхээр энэ дээр газрын албан анхаараасай гэж хүсэж байна. Тэгээд одоо энэ 26 27 оноос яг иргэд хэнд өргөдлөө өгөх юм? Газрын албанд өгөх юм уу, дарагт нь өгөх юм уу, даамалт нь өгөх юм уу, засаг дарагтаа өгөх юм уу, аймгийн засаг дарагт өгөх юм уу, засаг дарга Хэрлэн сумын засаг дарагт өгөх юм уу гэдэг энэ нэг мэдээллүүдээ яг нэг иргэдтэй зэгцтэй болгоод өгөхгүй бол даамалт нь авчид өгдөг.
газрын албаны даргатны авч өгдөг хэрлэн сумын засагт яг хин авах гэх тийм ээ. Яг энэ нэг асуудлуудаас шийдээд тэр нэг хариугаа бас цаг хугацаатай өгдөг. Тэгээд иргэдийн авсан өргөдлийг нэг архивлдаг байхгүй бол одоо эдгээр чи мэдэхгүй шүү дээ. Өгсөн өргөдлийг минь хаана авч хайцээ тийм ээ. Тэгвэл одоо яг дараагийн хэлэлцүүлэг дээр цаг хугацаатайгаа нэг өргөдлөө хэлэх гэдэг шүү дээ. Би яг тэдэн сарын тэдэн танд өргөдлөө өгсөн архивчин байгаа гэдэг чинь тийм үү. За үндсэн сонсголын үйл ажиллагаа явуулаад ард талд нь тодорхой мөнгө оролцогч иргэдээс сонсголын үйл ажиллагаа өрнөсөн энэ цаг үе илчилж байгаа асуудалтай холбоотой санал авч дууслаа. За ерөнхий хэлтийн сонсголын үйл ажиллагааг явуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн бид бүхэн энэ 2 өдрийн туршид өрнөсөн бүх оролцогчдын одоо мэдээлэл энэ дүрс болон аудио хэлбэрээр бүгд одоо ингээд бичигдэн үлдэж байгаа. За мөн энэний ард талд тухайн хурлын ажлын албанаас бүх одоо оролцогчдын асуусан асуулт мөн хариу тайлбар энэ мэдээллүүдийг мөн одоо бичих буюу хурлын тэмдэглэлээр бид мөн одоо архив болгож авч үлдэнэ. За үүнтэйгээ холбогдуулаад ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс холбогдох үед санал зөвлөмжөө шаардлагатай одоо холбогдох нэгжүүд буюу магадгүй бид нар одоо өөрсдөө дахиж одоо энийг хилцэж төрийн захиргааны байгууллага холбогдох аймаг орон нутгийн удирдах албан тушаалтан мөн одоо цаашлаад иргэн одоо хуулийн байгууллагт ч одоо магадгүй санал илэрхийлэх энэ асуудлууд бий болох. Энийг бид нар мөн одоо тогтоосон үеийн хугацаанд хилцэж сонсголын одоо үндсэн үйл ажиллагааныхаа хариу тайлбар мэдээллүүдийг ингэж хургуулнэ. Мөн одоо хурлын аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоолоор одоо гаргасан хүрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр бид энэхүү одоо үе явуулсан сонсголын үйл ажиллагаагаа мөн одоо танилцуулж энэ мэдээлэл хургуул хийж байгаа. Тийм учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ одоо үлдсэн асуудал дээр анхааралтай одоо хандаж ажиллана гэдгийг тааханд илэрхийлье. За ингээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулж байгаа газар зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой ерөнхий хэлтийн сонсголын үйл ажиллагааг хаасан гэдэгтээ. Баярлалаа тааханд. За энэ дээр холбогдох одоо албан тушаалтнууд ээлж дараагаар энэ үйл ажиллагаатай холбоотой санал одоо мэдээлэл өгье. За ингээ 2 өдрийн хугацаанд за аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулсан энэ газрын сонсголын газрын сонсголт за манай байгууллага бүх бүрэлдэхүүнээрээ за тэгээд одоо энэ өргөдөл ирсэн нэгж талбарууд дээр ажиллаж иргэдийг одоо ингээд мэдэх эрхээр нь ингэж хангах тал дээр
одоо чадах чинээгээр ингэж хичээж ажиллалаа. Тэгээд бас үр дүнтэй иргэдэд ойлгомжтой байсан байх гэдэгт найдаж байна. За сүүлд бас хэд хэдэн одоо өргөдөл гаргагч, за сонсголд оролцогч нар бас хэд хэдэн саналуудыг хэллээ. За энэ дээр бас тодорхой ажил зохион байгуулж байгаа саналууд байгаа болохоор эднэрийг бас тодорхой дурдаад хэлээд өгсөн бас ингээд нэгэнд нээлттэй явагдаж байгаа юм чинь зүйтэй гэж бодоод бас үгүй л гэж бодлоо. За манай байгууллага бол аймгийн хэмжээнд энэ газар зохион байгуулалттай холбоотой, за дээрэс нь одоо газрын харилцаатай холбоотой, за барилга хот байгуулалттай холбоотой юм үйл ажиллагаанууд зүгээр эрхэлдэг. Гэхдээ дан ганц өөрсдөө шийдвэр гаргаад ингээд хийгээд байдаггүй. Дандаа тухайн сотны засаг дарга нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ингэж хамтарч ажилладаг ийм байгууллага. Ер нь газрын харилцааны асуудал, за дээрээс нь барилга хот байгуулалтын асуудал гэдэг бол дандаа багийн ажилтай. Тэгэхээр бид нэг талаасаа оролцоод нөгөө талаасаа аймаг одоо сум орон нутгийн удирдлагууд оролцоод ингэж явдаг гэдгийг иргэд та бүхэн сайн ойлгох ёстой. Тэрнээс биш ганцхан газрын алба, ганцхан Гүрийн бот ингээд газрыг олгоод явдаг иймэрхүү асуудлууд бол байхгүй байна. Өнөөдөр ч гэсэн тэр өчигдөр ч гэсэн тэр хуралдааны зүйлүүд дээрээс бас иргэд тодорхой мэдээллүүдийг авсан баха. За сая хуралд оролцогчдоос бас нэг сөөхийн талаар, за бодуулын талаар бас нэлээдгүй саналуудыг хэлж байна. За энэ саналуудын талаар бол ажлуудыг бол хийж зохион байгуулж байгаа. За 2019 онд ер нь үйл ажиллагаа явуулж байгаа бүх сөөхүүдийн одоо газар ашиглах одоо хэмжээ байршлыг тогтооход гэрээнүүдийг бол хийж ажилласан байдаг. За энэ бас тодорхой хугацаатай учраас за хугацаанд дууссан, за эсвэл за шинээр байгуулгаж байгаа сөөхүүд бас манайх руу хүсэлтээ өгөөд за ингээд ашиглалтын гэрээгээ хийгээд ингээд тогтоолгоод явж байгаа иймэрхүү зүйлүүд бол бий. За сөөхүүд манад бол зөвхөн хүсэлтээ өгчөөл орчдөг. Тэгэхээр сөөх өөрөөсөө айл айл байшинг ингээд одоо эзэмшиж гэнэ одоо тэр сөөхөд хамаарж байна те. Тэгээд энэ сөөхд хамааралтай ямар эзэмшлийн газрууд байна, аль алийг өөрөөсөө ингэж нөгөө ашиглалтын гэрээгээр одоо ингэж авмаар байна гэдгийг өөрөөсөө саналаа ирүүлдэг. Тэгээд энийг нь бид нэр бас судалж үзээд за хотын одоо нийтийн эзэмшлийн талбайг харж байгаа. Тэгээд одоо газрын хэмжээг тогтоож ингэж ажилладаг байгаа. Тэгэхээр одоо тухайн сөөх өөрөөсөө ирээд манайхтай уулзах юм бол за энэ дээр бол тодорхой хугацаанд шууд ингээд удаахгүйгээр ингээд шийдвэр гаргаад өгчих боломжтой. За солонго хорооллын дундх одоо тэр газрыг бол за сөөхийн дарга мөгчргал даргатайч тэр надтай ч тэр уулсан гэж ойлгож байгаа. Тэгээд энэ одоо дундын өмчлөлт дээр бол за хэрлэн сумаас за манахаас ч гэсэн бас тодорхой ажил зохион байгуулад за хэрлэн сумаас бүр яг тэр нөгөө барилга байшин ашиглалтанд оруулсан аж ахуйн нэгжүүд рүү бичиг өгөөд тэгээд энэ одоо барилга баригдаж ашиглалтанд орсон энэ газруудыг нийтэд эзэмшилж шилжүүлэхийн ажлыг бол хийж хэрэгжүүлээ зохион байгуулалт ингэж явж байгаа. За энийг бол та бүхэнд хэлье. За өргөдөл шийдвэрлэх талаар за иргэн бас санал хэлж байна. За ер нь бол яг ингээд иргэдэд ойлгомжгүй байдал үүсгэж байгаа энэ асуудал бол ердөө л яг энэ эрс өргөдлийн хариуг тодорхой өгөхгүй байгаатай л холбоотой. Тэгэд энийг өмнө нь болонгууд 18 оноос өмнө болонгууд хэрлэн суманд газрын даамал харьяалагддаг байсан тий. Газрын даамалд шууд очиод өргөдлөө өгчдөг байсан. Яг энэтэй адилхан шууд газрын даамлыг одоо газрын алба гэж ингэсэн л үндсэн ойлголтоор ингэж явдаг. Одоо ийм байна. Одоо энийг хэдүүлээ болох ёстой. Одоо манай газрын харилцааны байгууллага бол одоо ямар ч газрын асуудлыг бол шийдвэрлэдэггүй. Харин энэ шийдвэрлэх төлөвлөлтөнд нь мэргэжил арга зүй өгч оролцоод за энийг зөв төлөвлөх, зөв ашиглахтай, зөв зохион байгуулах юм дээр нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа. Тэгээ энэ дээр мөнх чаргал даргач гэсэн тодорхой саналууд хэлсэн мөнх чаргал даргач гэсэн энийг бол дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд энэ жилээс одоо газар зохион байгуулалтын одоо газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийх ажлын хэсэг бол мөнх чаргал дарга бол байгуулсан байгаа. Энэ одоо эрсэн өргөдүүдийг бүгднийг энэ газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийх ажлын хэсэг дээр бол одоо төвлөрүүлээд эндээс сар болгон одоо иргэдэд болно болохгүй гэсэн хариултуудыг тодорхой өгөөд явна гэсэн ийм шийдэлт бол хүрээд ажиллаж байгаа. Тэгэхээр одоо сая Батлагэр дарга төгсгөлд нь хэлээ. Энийг тодорхой болгох хэрэгтэй гэдэг. Манай байгууллагад өгөхгүй. Манай байгууллагад өгсөн ч тэр өгсөн өргөдлийг нь бол бид нар иргэнд буцаахгүйгээр мөнх чаргал дарга руу бичгээр дамжуулаад өгчөж байгаа. Тэгэхээр одоо нэгдсэн нэг байдлаар одоо төлөвлөлтөө ингээд зөв хийгээд явах боломжтой. Тэгэхгүйгээр одоо ингээд манахаас ч гэсэн өргөдөл мөнх чаргал дарга руу дамжуул өгөх нь ер нь бол цохимжгүй шүү дээ энэ бол тий. Өмнө нь тэгээд явж исэн байл. Одооноос бол би бол тэгж явуулахгүй гэж бодож байгаа. Ер нь илүү гэдгийг би өөрийнхөө юмыг өгж байгаа юм шиг л харагдах байхгүй тий. Тэгэхээр зарчмын хувьд
нөгөө газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийж байгаа ажлын хэсэгтэй л өргөдлөө өгөөд ажлын хэсэг нь болж ин болохгүй байна гэдэг юм уу хэлээд явахгүй л даамал бас ганцаараа тэр газрыг болно болохгүй байна гэж хэлээд байгаа ч учир дутагдaltaй байхгүй. Эний чинь яг газар дээр нь судлах ёстой тий. Инженерийн шугам сүлжээ байна уугүй юу? Айлын орцгоор цааж ийн үгүй юу? Төлөвлөлтийн бүсэнд таарж ийн үгүй юу гэдгийг судалж үзсний үндсэн дээр одоо энийг чи хариулт өгөх ёстой. Тэгээ манай иргэдээс хүсээд байдаг чирэг төрчруулаад байна гэдэг ийм л өмнөд байгаа л да. Өргөдөл өгөөч юм асуулт асуунгууд нь даамлууд, сумдын даамлууд ч гэсэн, эрдэнэ сумын даамлууд ч гэсэн за та маргааш ирээ. Тэгээд би нэг судалж байгаад хариу өгье гингүүд иргэд бухимдаад байгаа. Энэ газрын асуудал гэдэг бол шууд тэр дор нь хариулт өгөхөд хэцүү байхгүй юу? Тэгээ буруу хариулт өгөөд буруу мэдээлэл аваад тэрнээсээ болоод эдийн засаг хөрөнгөөр хохируул яах юм тийм үстэй. Тэгэхээр газрын даамал заавал одоо газар харилцааны байгууллага заавал энийг судлая. Та 1-2-ын дараа хоногийн дараа ирээ гэж угаасаа явуулдаг. Энэ бол шууд тэр дор нь өгөх нь угаасаа иргэнч буруу мэдээлэл авах магадaltaй, манахаас буруу мэдээлэл өгөх магадaltaй байхгүй юу? Тэгэхээр ер нь бол иргэд иймэрхүү одоо ингээд асуудлууд гардаг болохоор манай байгууллагын одоо энэ өнөөдөр маргааш судлаад хариу хэлье гэдэг үгэнд нэг төгшөөхгүйгээр хүндэтгэлтэй хандаад энэ дээр зөв хариултаа аваараа гэдгийг хэлье. Би ч гэсэн аль пакс нартай яг энэ зарчмын асуудлыг л тавьж байгаа. Одоо та нар иргэнд зөв тодорхой хариулт өгөө тий. Бити яараа. Бити өнгөцөх нэг ингээ гарч гүйжгаад иргэн таарангууд нь наа чи тийм штэ ийм штэ гэдэг хариултыг өгөө тий. Яг тодорхой судлаад үнэхээр амжихгүй бол би ийм ажилд амжихгүй нэг гэдгийг тодорхой хэлээд ингээд явъя гэсэн ийм л байр суурьтай байгаа. За дараагийн энэ газрын харилцааны одоо энэ мэдээлэл за дээрээс нь энэ 52 дугаар тогтоолтой холбоотой бас дондог асууж ин за энэ 52 дугаар тогтоолтой холбоотой манай дээр болонгод хөлийн бүс дээр газар болгосон асуудал бол байхгүй. Ер нь бол энэ нөгөө нэг өнгөрсөн оны 2 дугаар хуралдаанаар нэг орж ирсэн шүү дээ. Тэгээ манай иргэдийн төлөөлөгчтэй хурал хэлцээгүй болохоор энэтэй холбоотой одоо манай дээр их зүй акт гараагүй. Тэгэхээр бусад гарсан одоо аймагуудын энэ хөлийн бүс дээрх асуудлыг бол засгийн газар бол цуцлж байгаа юм байлээ. Тэгэхээр манайхын тогтоол дээр одоо хамаарч одоо хөлийн зурагт газар олгоогүй болохоор манайх энэтэй холбоотой асуудалд бол хамааралгүй байгаа шүү гэдгийг хэлье. За тэгээд миний хувьд бол иймэрхүү саналыг хэлэх байна. Тэгээд үр дүнтэй ажил зохион байгуулсан иргэд бас нээлттэй байсан гэж одоо бодож байна. Тэгээд зохион байгуулсан ажлын хэсэг та бүхэнд бас баярлалаа. Дараагийн ажилд амжилт хүсье. За 2 өдөр за хилцүүлэгт одоо оролцлоо. Тэгээд миний хувьд бол бас нэг арай л өөр позишн дээр байрлал дээр байлаа. Тэгээд яг асуусан асуултанд нь хариултах үүрэгтэйгээр ингэж оролцлоо. Ажил ашиж байгаа үед бол тодруулж асуух асуултууд бол бас байлаа. Гэтэ миний одоо өөрийн оролцоо бол өөр байлаа. За иргэд маань ерөнхийдөө бол аргагүй өрхийн мэдээлэлгүйгээсээ болоод маш их одоо тийм ээ асуудлаас хоцордог ингээ асуудлууд байна. Энийг ярьж ирсэн. Тэгээд за миний хувьд аль болох нээлттэй болохыг хичээж байна. За мэдээлэл энэ бол иргэдийн буруу биш, мэдээж төрийн байгууллагуудын буруу. Энийг бол бид нар бол хүлээн зөвшөөрөх ёстой. Төрийн байгууллагууд бид нар бүх талаараа мэдээлэл өгөх хэрэгтэй. Энийг бас аймгийн иргэдийн хурал маань ингээ манлайлаад бас ингээ явж байгаа нь бол маш талархалтай байна. Ингээд одоо иргэд маань нэг чигийн ойлголттой болж эхэлж байна. Бид нар шатшаатандаа одоо хариуцлагатай байх ёстойг одоо сануулж байна. За газрын өргөдлийн хувьд бас асууж байна. Тэгээд за газрын өргөдлийн сая Уянбатаар ярьлаа. Тэгээд өмнө нь хэлсэн бэ те газрын даамал дээр нэг очдог, багийн засаг дарга дээр ч очдог, одоо газрын засаг хэрнэн сумын засаг дарга дээр ч нэг өгдөг. Одоо бүх өргөдлүүдийг би өөрөө авч байгаа. Манай үүдэнд одоо нарийн бичиг бүх өргөдлүүдийг бүртгэж авч байгаа. Тэгээ бүх бүртгэл дээр өргөдлүүд дээр би өөрөө гарын өсөж зурж байгаа. Шинээр газар хүссэн бол 2027 оны төлөвлөгөөний саналд нь тусгая. Тухайн байршил дээр хүсэж оруулж ирж байгаа бол суурин судалгаа хийгээд ажлын хэсэг танилцуулъя гэж байна. За ингээ ажлын хэсгээ байгуулсан байгаа. Аль болох ажлын хэсэг ойрхон хугацаанд хуралдаад тухайн орж ирсэн өргөдлүүдийг төлөвлөлтөнд оруулж болно болохгүй гэдэг шийдвэрээ гаргаад эргээд яралтайгаар аль болох иргэндээ хариу өгье. Тухайн байршил нь
боломжгүй гэх юм бол дараагийн байршлыг сонгох боломж олгоё. Ингээд ажлаа зохион байгуулад явж байгаа. Тэгээд ер нь бол манай аймгийн одоо Чав улсын хотын хувьд бол одоо ер нь бол яг өмнөх өөртөө яриад яг гэхдээ дэндүү замбраагүй газар олголт хийцсэн. Та нар ий газар цэгийн ороод харах юм бол тэр уртлын дивиз тэр чигээрээ. Өөлөө их юуны тэр чигээрээ. Ийшээ нисхийн тийшээ бүр ингээд тэр чигээрээ ингээд. Тэгээ хашаа хороог ингээд бие биенийг ингээд дараад олгоцсон. Эзэмшлийн газруудыг ингээд олгосон газар өмчлийн газраар аймгийн засаг даргаар ингээд олгоцсон. Одоо өөрт шүүхийн маргаантай ингээд асуудлууд явж идэг. Маш их гомдол тэмцэлтэй асуудлууд явж идэг. Энэ тухайн үеийн одоо програмын одоо бүртгэл програм байгаагүй. Дээрээс нь тэр одоо тухайн үеийн ажил хариуцж байгаа улсууд нь суурин судалгаа хийгээгүй, газар дээр нь ажиллаагүй, орц гарцын тооцоолоогүй, ингэснээс одоо ийм том хямрал үүсгэж байгаа байхгүй. Тэгээд иргэд дээрээс нь одоо ингээд баахан газар олгоо гэж хүсэж байна. Энэ бантан дээр би бантанд нэмэх болоод байгаа юм. Баахан газар дэд үтсийн татаж өгөөгүй. Тэгээ одоо 5 дугаар агийн дивизээр дүүрэн газар байгаа. 1-2 сая төгрөгөөр зарнаа гэж хөрхий. Тэр нь тог мог байхгүй, дэд үтс байхгүй. Тэгэхээр одоо яг ямар нөхцөлд байгаа юм бэ гэдгээ мэдхийн тулд би энэ ажиллагаануудыг нөө хийгээд байна. Түрүүд нэг хүн суулгаад би одоо яг энэ 28 мянга одоо нэг талбар байгаа шүү дээ. Тэднийг нэг бүрчлэн одоо үзүүлээд ингээд 1200 одоо жишээлбэл энэ нэг талбартаа одоо жишээлбэл энэ цахим бүртгэлдээ байхгүй байна. Тэр 102 иргэний юу давхцаад байна. Нэг хүн дээр хэд хэдэн захирамжууд гарсан байна гэдгийг чинь. Энэ бүгдийг зэгцэлэх гээд ингээ байгаа. Энэ бүгдийг зэгцэлж ягаад жишээлбэл 1-р баг дээр хоосон зайнууд юу байгаа. 2-р баг дээр хоосон зайнууд юу байгаа. Баг-багаар нь хоосон зай гаргаж ирнэ. Дээрээс нь одоо ингээд жишээлбэл тэр энэний тулд манай ингээд өмнө өдөр засаг даргалаар дээр ингээд ганц нэг өдөр одоо тэр гавья байгуулсан улсуудаа амлцсан газар байдаг юм байна. Дээрээс нь одоо тэр ус үерт автсан нэн шаардлагатай айлууд гэж байна. Эднэр эдлийгээ бид нар хаашин шилжүүлэхийг л ингээд даалуу шахаж байгаа юм шиг яг төлөвлөлтөө хийж явна. Дээрээс нь бид нар одоо хотын төлөвлөлтөө ярьж байгаа. Тэгэхэд 2 дугаар 3 дугаар бүсийн замуудаа одоо татна. Тэгээ замын тараасаа суллах гэхээр бид нарт тэр улсуудад тухайн байршлаас нь дордуулаагүй байршлтын газар санал болгоно. Тэгэхээр одоо эдрийгээ бид нар нэг чигийн болгоод ингээд хаана яг газар олгосон байна гэдгээ эхлээд тодорхой олгочих юм бол олгоогүй газрууд нь хаа байна. Тэгээд ингээд буцаагаад дэд үтцээ одоо явуулахад төлөвлөлт хийхэд замын тараас юм уу хамгаалтын бус таарч байгаа айлуудыг эхлээд тэр байршлуудыг санал болгох гэдэг. Ингээд цэгцтэйгээр явахгүй болвол нэмж баахан газар олгох юм бол хотынхаа захруул одоо олгоно, дивизийн урагшаага бүр тэр хан уул тал руугаа олгоно. За тэгээд дэд үтс нь очихгүй тэгээд нэг баахан одоо хэрэггүй газар л олгох болоод байгаамаа. Энэ учраас маш одоо сайн одоо анханаас нь яг одоо байгаагаа мэдчихэж явахгүй болохгүй байгаа. За сөөхлийн талаар ярьж байна. Сөөхлийн талаар бол би бүх сөөхүүдийг одоо уулзсан сөөхүүдийг энэ жил чадварчуулах ажил хийж байгаа. Нодлонгоос өдөр бид нэр сөөхүүдийг чадварчуулж одоо сургалт одоо өөрсдийнх нь арга хэмжээнд нь оролцуулсан. Орон сууцны бүх байруудын зойрын давхрыг эзэнтэй болгох гэж би шаардж байгаа сөөхүүдэд. За энэ жил бид нар 100 сая төгрөгөөр материал аваад нийтийн аж ахуйтай нийлээд орон сууцны доогуур усаалдаад байдаг байрнуудыг янзлах гэж байгаа. Ингээд материалууд нь одоо ингээд ирж байгаа. Тэгээд орон сууцнуудын доор усаалдаад байдаг энэ одоо байруудыг нийтийн аж ахуйгаар янзлуулна. Тэгвэл цаашдаа бол ингээд сөөхүүд бүгдээрээ орон сууцныхаа доол зойрын давхруудаа эзэнтэй болгох юм бол тухайн эзэнд өөрийнхөө үйл ажиллагаа явуулж байхдаа мэдээж тэр шугам хоолойнуудыг янзлаад ингээд явах боломжтой байгаа. Дээрээс нь орлого олно. Тэгээ барилгын эзэмшлийн талбаануудын хувьд бол хэлсэн 33 байршилд байсан эзэмшлийн талбаануудыг бүгдийг нийтийн эзэмшил шилжүүлэх гэсэн. Ингээд нийтийн эзэмшил шилжүүлэх юм бол сөөхтэй үйлдэлгэж өгөөд цаашаа явах боломжтой болж байгаамаа. Тэгээ дээрээс нь ингээд 1-р бүсийн газар аймгийн засаг дарга захирамж гаргадаг гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Тэгээд бүрчлэлийн талаар бол за дэлгэрэнгүй дараа нь би ингээд тайлбарлах хэлж өгье. За илүү хашаалсан газруудын асуудал маш их байгаа. Бид нар нэг хашаа арга хэмжээ дээр зохион байгуулж явна.
За ер нь бол тэр 21 25 дугаар байшингийн ардлын гашааг буулгахын тулд бид нэр журам батлуулж иж буулгасан. Хашаа хайс барих ашиглах бодод зурагс татах журам гэдэг. Ингэж энэ журмын хүрээнд хэрвээ байшин барилга барих гэж байгаа бол зөвшөөрлөө авсан хойноо байшин барих үедээ л хашаага барь. Байшингаа бариад дуусаад улсын комисс хүлээж авсан бол шууд хашаага буулга гэдэг журам баталсан. Энэ журмаа бид нэр барьж явах нь зүйтэй. Ингэж бид нар одоо юу гэдгийг 7 жил хашаалаад байхгүйгээр тэгээд одоо юу гэдэг нэг хашаа ажлын ажил дууссан бол хашаага шууд буулгадаг гэдэг ийм одоо ингээд журмуудыг зохицуулсан байгаа. Тэгээд за ер нь мөхөдөө нэг эхний байдлаар хэлэхэд юм байна. Тэгээд цаашдаа иргэдтэй мэдээлэл бүр сайн өгж явна. Цувралаар нь бид нар ингээд мэдээллүүд өгөөд явна. Энэний наан бас бэлтгэл ажлын хүрээнд нэлээд судлах бас нарийн одоо тэр зурлалуудыг гаргах ийм одоо ажлууд хийгдсэн. Тэгээд ерөнхийдөө дуусж байгаа. Тэгээд энэ сонсголоос бас иргэдийн одоо бас миний хараагүй иргэдийн бас хүсэж байгаа асуудлуудаас байна. Би бас бичиж тэмдэглэж авлаа. Цаашдаа бол одоо иргэдтэй илүү нээлттэй байж, илүү ойлгомжтой байж, бусдад тийм давуу эрх үүсгэсэн биш, бүх хүмүүстд тийм боломж, ижил тэгш боломж үлдсэн ийм одоо төрийн үйлчлэгийг хүргэнэ гэж одоо хэлэх байна. За тэгээд баярлалаа та бүхэнд. За гэрэл зэвсэг дарга үг санал байна уу? Амар эсрэлэн дарга. За төрийн албан төрийн захиргааны байгууллага мэргэжлийн байгууллагуудын зөвхөн сонсголын үйл ажиллагаатай холбоотой нэмэлт одоо тодорхой мэдээлэл энэ саналуудыг илэрхийллээ. За ингээд сонсголын үйл ажиллагааг хаасна үү те. Жинхнээс